Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Манай өнөөдрийн подкастын дугаарт аргал хонь судлаач, аргал агнуус судлалын төвийн тэргүүн доктор Сүхийн Амгаланбаатар оролцож байна. За бид бүхэн сайн мэддэг амгаахыг бол аргалын амгаа гэдгээр нь бол биологчид бас сайн мэддэг. За амгаахаа та өөрийнхөө тухай товчхон танилцуулах уу? За тэгээд 1974 онд одоо тэр үеийн нэршлэр Тэнтэмгийн өндөр хаан хотын 10 жилийн сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдаг. 1979 онд Монгол улсын их сургуулийг агнуур зүйч биологийн багш мэргэжтэйгээр төгссөн. За манай агнуур зүйч ангийн маань 2 дахь төгсөлт нь одоо бидний үед тохиолсон байдаг. За тэгээд 2013 онд Оросын холбооны улсын Бред их сургуулийн аспирантурыг төгсгөж биологийн ухааны доктор гэдэг цол болсон хүн байна. Одоо 1990-ад оноос хойш аргал хонь судлалаар ингэж явж байна да. За амгаахаа та яагаад яг аргал хоньыг дагнан судлах болсон бэ? Бас тэр түүхээс бас хуваалцвал сони юм уу? За би 1990 оноос тэр үед одоо байгаль орчны яам гэж хэлсэн тийм ээ. Байгаль орчны яамны харьяа ойн судлалын хүрээлэнгийн агнуур зохион байгуулалтын экспедицийн дараагаар ажиллаж ирсэн. За энэ экспедицийн үндсэн үүрэг маань нэг яамны байгаль орчны яамны харьяа учраас одоо агнуур амьтдын нөөцийг хамгаалах, ашиглах, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах ийм үүргийг хүлээсэн нэг жилдээ. За яг хөө тэгээ тухайн үед бол жишээлбэл цагаан зэр таргай үйлдвэрлэлийн зориулалтаар гээл хэдмийн гар нагнадаг байлаа шүү дээ. Агнуур амьтдын нөөц их байж. Тий. Тэгээ шаардлагатай мэдээллүүд бол бас олдоод байдаг байсан. Өөрөөр хэлбэл яг энэ агнуур төртөг зүйлүүдийг тусгайлан судалдаг эрдэмтэд байсан. Жишээлбэл одоо таргах судлаач чинь одоо Адия Бүдсүрэн Батболд гэдэг тийм ээ. Тэгээд байж их жишээтэй тий. Цагаан зэр судлаач чинь л одоо цагаан сагвсран гэл ингээд байж их жишээтэй. Гэтэл одоо уулын төрөн хаадан аргал янгатай холбоотой мэдээлэл авах гэхээр тусгайлан судалдаг тийм судлаач байгаагүй юм байдаг юм байна. Мэдээлэл том тийм. Тэгээд ер нь энэ амьтдын судалгаанд ер нь төлхөө орё гэдэг. Яг агнуур амьтдын 52 зүйлийн гол зүйлд нь ордог амьтдаас учраас тэгэл одоо аргал хоньыг судалж ирсэх мэдээж ихний зорилго маань бол таан вэ нү хэд вэ нү гэдэг л ерөнхий судалгааг л зайлшгүй шинэ мэдээгээр л одоо хангах зорилготой байлаа шүү дээ. Тэгээ энэ зорилгоор их судалгаа ихсэн одоо тэгээд биологийн, экологийн тэгэл ашиглалтын менежментийн гэдэг олон талын судалгааг л хийж ирлээ л дээ. Сүүлийн 30 жил. За бас энэ дээр бас сонсогчдоо бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд Амгаланбаатар доктор бол яг миний хээрийн судалгааны мөн магистрийн бакалаврын дипломын удирдагч байгаа. Хөдөө хээр судалгаа хийх, тэг хээрийн судалгааг амьтдын судалгааг хийх талаар бол яг энэ хүнээс суралцж байлаа. Бас миний бол бас баярлж явдаг хүний нэгэ. За амгаахаа энэ Монгол оронд аргал хоньны ер нь анхны гэсэн тийм судалгаа, тэр тоо мэдээлүүд, баримтууд ер нь хизээнээс ер нь бүртгэгдэж, тэмдэглэгдэж эхэлсэн байдаг вэ? Энэ талаар та бас мэдэх үү? Тийм, Монгол орны нэр орсон ийм судалгааны мэдээлэл бол 1870-аад оноос эхэлсэн байдгийн шүү дээ. Тэгээд Монгол орноор аялж явсан одоо газар зүйчид, аялагчид тэмдэглэлдээ үлдээсэн байдгийн. Монголын одоо жишээлбэл өмнгийн гоёд үеж хахад одоо ийм амттай таарлаа барилаа гэж зураг хөрөг тавьчихсан юмуд байдаг. Яг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ бодит одоо хэрэглэх гэх юм бол 54 онд одоо тэр үеийн Улбат улсын эрдэмтэн академич Андрей Григорович Банников гэдэг хүн бүгд найрамдах Монгол ард улсын сүүгээр боож амьтад гэдэг тийм ээ. Мелкоптейшн минер гэдэг ийм ном хэвлүүлсэн байдгийн. Энэ номонд бүр бүлэг болгож байгаа аргал хоньтой холбоотой өмнөх судалгаануудынхаа дүгнэлтээр ийм гаргасан байдаг. Энэ одоо бидний барьдгал одоо анхны шинжлэх ухааны үндэстэй мэдээ гэж явдаг л да. Түүнээс хойш бол манай үндэсний судлаачид бол их оролцсон байдаг. Янз бүрийн өгүүлбэрүүд бичсэн байдаг. Чагдар сүр академич байна. Ялангуяа голлон судалж байсан Сүхбат багшигаа бол дурдах хэрэгтэй. Иргэдэн даггай гэл ийм хүмүүс байна. Түмэн насан багш маань бол одоо генетикийн чиглэлээр гэдэг юм уу тийм ээ. Тэгээд ингээд чиглэсэн тийм судалгаанууд бол хийгдэж байсан л да. Яг аргал хоньны мониторингийн судалгаа одоо тухайн бүс нутагт хийгдсэн судалгаа бол 2000 оноос эхэлсэн. Үндэсний судлаачдаас гадна бас гадаадын эрдэмтэд бас судалж байсан байдгийг. Жишээлбэл одоо Унгарын эрдэмтэн Бердар Белла гэдэг хүн
Монгол орны зэрлэг амьтдын нөөц гэсэн тийм том тайлан бэлтгээд түүнийхээ товчоог бол 1975 онд төлөвлөсөн байх жишээтэй. Олон улсын байгууллагуудаас анхаарч байсан байдаг. Монгол орны үндэсний байгууллагын хүнслэдэг чухал байгууллага гэж байдаг. ФАО. За тийм ФАО. Энэ байгууллагаас бүгд найрамдах Монгол ард улсын аг нуурын аж ахуйн хөгжил гэдэг сэдвээр судалгаа хийгээд энэ хүрээнд аргал хоньны талаар том бүлэг оруулсан байдаг. Тэгэхээр энэ аргал хоньны судалгааг ялангуяа тэр аг нууртай холбоотой талаас нь бол Европын орнууд ч олон улсын байгууллагууд ч бас ихээхэн анхаарч байсан жишээ нэний байдаг. За энэ бол мэдээжээр одоо гадаадын анш өндөр үн цэнтэй ан гэдэг утгаараа бол сонирхол татгахтай холбоотой байх л да. Хоёулаа бас энэ талаар бас дараад нь дэлгэрүүлж ярина. Яг энэ спорт ангийн төрөл гэдгээр нь. Тий одоо яг манад ер нь аргалын судалгаа ер нь хэр наривчлалтай хийгдэж байна. Ер нь тийм олон жилийн судалгаа хийж байгаа тийм яг юм тогтсон суурин газрууд бас хэр их хэлбэг байна. Аргал хоньны судалгаа хийж ирсэн 1990-ад оны ихээр л би нэг 3 том зорилго өөртөө тавьсан юм байна. Нэг том зорилго. За энэ нь яах вэ гэхээр Монгол улсын хэмжээнд ядаж нэг 3 газарт аргал хоньны популяцийн мониторингийн суурин судалгаа байгуулах юмсан гэж. Говийн бүсэд, хангайн бүсэд, баруун алтайд гээд. Тэгээд говийн бүсийн судалгаагийн маань харин их нартын байгалийн нөөц газрыг түшгэлүүлээд ингээд байгуулсан бид нар хамтраад энэ дэр одоо дэндрийн зоологийн сонгох хэрэгтэй. Мэдээж байгууллагын нэр дурддагдж байгаа боловч энэ хувь хүний хичээл зүтгэл тийм ээ. Энэ үлэгт олох хэрэгтэй байдаг. Энд доктор Ричард Ридинг гэдэг хүний нэрийг бол би зайлшгүй дурдах ёстой. За их нартын байгалийн нөөц газрын судалгааны төв нь аргал хоньны мониторингийн судалгаа хийгдэж байгаа. Ялангуяа говийн аргал хоньны судалгааны мониторингийн судалгаа хийгдэж байгаа хорийн гац судалгааны төв байгаа юм. Өөр юм удаан хугацааны мониторингийн судалгаа хийж байгаа төв Монголд бол байхгүй. Тэгээд энэ судалгааны төв нь одоо их нартын талаар дэлгүүрэнгөө дурдж болох нөгөө. Болгүй одоо тэгээд би харин сэндэс бас ярилцъя гэж бодоод энэ их нартай. За. Тэгэхээр би юу яа? Мэдээлэл өгчээ тэгээд дараа нь асуулт байвал хариулъя. За энэ судалгааны төв мөн өөрөө онцлогтой. Их нартын байгалийн нөөц газар маань өөрөө Монгол орны амьтны газар зүйн мужиллаар хойд говийн тойрог, дагуурын тойрог хоёрын завсарт оршдог. Тийм учраас одоо дагуурын зүйлүүд байж л байдаг. Урмал амьтны говийн зүйлүүд ч байж л байдаг. Ийм учраас амьдрах орчны экосистемийн хөдөлгөх өвөрмөс нутаг л да. Энд байгуулсан аргал хоньны судалгааны төв маань эхлээд аргал хонь гэж явж байсан бол сүүлдээ одоо эдгчтэй жилийн өрсөлдөгч гэдэг утгаараа адил амьдрах орчинд амьдрэх гэдэг утгаараа янгирийн судалгаа хийх шаардлагатай болсон. Аргал янгирийн судалгаа хийж байсан чинь өвсөн тэжээлт амьтан гэдэг утгаараа өвсөн тэжээлт ямар амьтад одоо өөрчлөлтөнд орж байна уу гэдэг юм уу тийм ээ. Бусад өвсөн тэжээлт амьтнуудыг судлах хийж гарсан. Судалж ихэлсэн. Жижиг мэрэгчдээс ахуулаад тийм ээ. Тал хэрийн туруутан гэдэг. За ингээд өвсөн тэжээлт амьтныг судлаад явсан чинь дайсгнагч амьтад гээд махч амьтыг судлах шаардлагатай болсон. Тэгэл чон нүнэг доргод хярс олон махч амьтыг судалж эхэллээ л дээ. За өвсөн тэжээлт амьтан махч амьтыг судлаад эхэлсэн чинь энэ экосистемд нөлөөлж байгаа бусад хүчин зүйлүүдийг судлах шаардлагатай болсон гэл. Ингээд шаардлага маань өргөсөд байх тусам судалгаа маань өргөсөд тэгээд энэ судалгааны төв маань одоо аргал судлалын төв биш тал хэрийн экосистемийн судалгааны төв болж өргөгдсөн байгаа юм. Зөв. Тий. Одоо л өргөжөөд олон улсын байгууллагатай хамт ажиллагатай ингэж явж байгаа. Судалгааны төв дээр маань одоо нийтдээ нэг 20 төрлийн жил байгаа. Ургамалтай холбоотой, амьтантай холбоотой, экологтой холбоотой, тэр байтугай одоо мал аж ахуй, гэрийн мал, өвсөн тэжээлт амьтдын бэлтгэл менежменттэй холбоотой юм судалгаанууд гэх мэт юм юмнууд үлдэж байгаа. За энэ манай их нартын байгалийн нөөц газрын судалгааны төвийг л одоо олон судалгаачид мэддэг, оюутнууд мэддэг л болсон л дээ. Их сургуулиуд, хүрээлэнгүүд. За энэ судалгааны төв дээр маань судалгааны төв маань зөвхөн судалгаа хийх төдийгүй мөн сургалтын бааз болж. Энэ судалгааны төв дадлагдсан оюутнууд уулын болоод тал дээрийн туруутан, мах идэгчтэй амьтад, бусад жижиг хөвгтөн, шувуу, мөлхөгч, дурмал судал, аялал жуулчлалын чиглэлээр одоо мэргэжсэн байдгийг. Энэ сургалтын дадлагжуулах сургалт хийж байгаа юм шүү дээ, тийм ээ. Ихэнх сургалтыг бол их сургуулиудад авчин, тийм ээ. За нийтдээ нэг 20 гаруй бакалавр, 10 гаруй магистрийн диплом бичигдэж батлсан юм гэрээний дагуу. За энэ бол яг үүсгэл санаачлагаараа байгуулагдсан жирийн төрийн бас байгууллага улсын төсвийн ямар нэгэн дэмжлэггүйгээр улсын тусгай хамгаалтын менежментийг хэрэгжүүлж байгаа анхны жишээ л дээ. Тэгээд энэ төрийн бас байгууллагаар төрийн чиглэл үүргийг гүйцэтгэхэд
биднээс бас төвөг бэрхшээл их байдаг байлаа л да. Тэгээд хамгаалтын захиргаа байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг хамгаалтын захиргаа байгуулсан үүргийг маань орон нутгийн залуучууд өөрсдөө үүсгэл санаачлахаараа байгуулсан их нартын менежмент гэж төрийн бас байгууллага байгуулад бас энэ гэрээгээ үргэлжлүүлээд ингээд явж байгаа. Тэгээд үүсгэн байгуулагдах чадахч одоо их нартын байгалийн нөөц газрын хамгаалтын бүтцэн маань тийм ээ. Үүнд нь одоо Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын хамгаалын газар, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Дэнврийн зоологийн сан, Анца Боржого зэрэг олон байгууллагууд ихээхэн дэмжлэг үзүүлсэн байдаг. Одоо тэгээд их нарт манай байгалийн нөөц газрын хамгаалтын захиргаа маань бусад хамгаалтын захиргаатын адил үүрэг хүлээх, ажил гүйцэтгэхийн чадвартай, чадвартай боловсруулж материалын баасаар бэхжиж байгаа. За энэ дэр нэмээд хэлэхэд Монголд одоо нэг 110-аад улсын тусгай хамгаалалттай газрыг 34 хамгаалтын захиргаа хариуцж байдаг. Үүнээс 30 улсын төсвийн төсвөөр санхүүждэг, 4 нь улсын төсвийн санхүүжилгүйгээр төрийн бус байгууллага гэрээр хариуцж явдаг. Ийм байдаг. Энэ дөрвийн нэг л дээ. Хустай байна, Манах байна, Захариамат байна, 3 тэсийн тосон бомбын нуруу. Тий. Тэгээд ийм газрууд их хамгаалалттай газруудаа хамгаалтын захиргаа дорноттой эмгэгцэн шинээр байгуулагдсан байх жишээ. Улсын төсвийн санхүүжилгүй гэдэг. Ингээд ийм хэдхэн жишээний нэг юм байна. За манай тусгай хамгаалалттай газрын сүлжээнд бас нэг дурдмаар амжилттай жишээ бол байдгийн байна. За энэ яг хөөр гадаадын адил төстэй байгууллагатай эгчтэй холбоо тогтоосон анхны жишээнүүдийн нэг нь одоо их нарт болдгийг. За цөлийн зэрлэг хон хамгаалдаг. Одоо аргал хон гэдэг чинь бол одоо Төв Азийн дундад Азид байдаг хүнийг хэлнэ шүү дээ, тийм ээ. Тий. Бусад одоо Америкт байдаг бол зэрлэг хон л гэж ярина. Яг аргал биш юм. Цөлийн зэрлэг хоныг хамгаалдаг Анца Боржого гэж цөлийн парктай 2006 оноос эгчтэйгээ холбоо тогтоосон байд. За энэ нь Америкийн нэгдсэн улсын Калифорни мужи улсын хувьд гадаадын тусгай хамгаалалттай газартай эгчтэйгээ холбоо тогтоосон анхны тохиолдол нь Монголын их нарт боллоо гэдэг. Тухайн үед одоо Калифорни мужи улсын амбан захирагч байсан бидний сайн мэд Арнольд Шварценеггер өөрийн нэг эрүүлт хэлгээстэй дурдсан байдгийг. Тийм. Энэ бол одоо бидний бас нэг бахархал юмнуудын нэг юм байна. За тэгээд манай хамгаалтын захиргааны нэг онцлог нь яг хөөр хамгаалтанд нөгөө нэг оролцоог хангасан бүтц гэж юм байдгийг. Одоо менежментийн зөвлөл гэж байна. За аймгийн засаг дарга байгуулагчны яам тэгэл орон нутгийнхаа оролцсон зөвлөл бодлогын шийдвэрийг гаргаж байдаг. За их нартын нөхөрлөлтийн холбоо байна. 4 нөхөрлөлттэй нөхөрлөлтийн төлөөллүүд орсон энэ нөхөрлөлийн холбоо манай их нартын байгалийн нөөц газрын газруудыг хувааж хариу манай чинь үндсэндээ байгаль хамгаалагч байдгүй шүү дээ. Нэгж байгаль хамгаалагч байдгүй. Тийм. Тэгээд энэ их нартын байгалийн нөөц газрыг хувааж хариуцж байгаа нөхөрлөлүүд маань өөрснөө идэвхтэн байгаль хамгаалагч гэж сонгосон байдгийг. Тэгээд энэ сонгосон байгаль хамгаалагчдыг бид нар цалинжуулдаг. Тэрнээс хамгаалтын захиргааны дарга бол өөрөө сонгоод байгаль хамгаалагч томилол ингэж байдаггүй. Нөхөрлөлтөд итгэл үзүүлж байгаа хамтын ажиллагаагаа одоо хөгжүүлэх гэж оролдож байгаа хөшөөрөгүүлж байгаа юм хэлбэр. Энэ бол нэлээд сайн хэлбэр гэж бодож байгаа. Нөхөрлөлд маш бас идэвхтэй оролцдог юм байдгийг. Их нарт гэдэг энэ бол нэгсэндээ аргал хоныг хамгаалах одоо нэг яг суурин мониторингийн зэгээ гэдэг. Судлах хамгаалах. Ганц аргалж биш одоо сүүл рүүгөө өргөжөөд бол энэ маань бол олон төрлийн одоо олон амьтдын одоо экосистемийн төрөл бүрийн судалгааг бол хийдгээ гэдэг. Энэ дээр бас нэг юу байдаг баг нэг инээдэмтэй шиг тий одоо баг хиллэг байдаг. Их нартын амтан болгон тохиолдолтой гэдэг. Тий. Тэгэхээр энд одоо аргал хоныг судлаад за босод аргал янгэр гэдэг. Энэ хугацаанд дээр сүүлийн одоо тий анх эхлүүлснээс хойш энэ газар чинь одоо нийтдээ яг хичнээн амьтныг одоо тохиолдолтой хүзүүвч судалсан байна. Манай их нартын байгалийн нөөц газар дээр судалгаанд хэрэгжилж байгаа аргачлал бас олон юмар анхдагчулсан байдгийг. Ер нь аль болохоор шинэ арга зүйг эзэмших, одоо оюутнуудад эзэмшүүлэх, шинэ арга зүй эзэмшсэн судалгааны үр дүн гаргахад анхаарал байгаа шүү дээ. Тэгээд 2000 оноос бид нэр анх удаа арга хонь тохиолдсон юм байдгийг. Радио телеметрийн тохиолдогчдод тэр үедээ л одоо анх гарч ирж байсан. Тийм реал араас нь хөөцөл. Энэ нь яг аргал хоньд бол дэлхийд анх удаа, зэрлэг хоньд бол Азид анх удаа хийгдсэн ажил болсон. Зөвхөн Монголд. Тийм ээ 2000 оноос эхэлсэн шүү дээ бид нэр. Тэгээд 2002 оноос том амьтнуудыг хурганд бас тохиолдох зүйл судалж эхэлсэн. Тийм ээ. Нийтдээ одоо их нартад нэг 300 гаруй аргал хоньд тохиолдох зүйл судалсан байна. За энэ
нас бий гүйцснээс гадна дийлэнх нь хург байдаг. Чи ч гэсэн хург барихад оролцож хичнээн хург барьсан битээ чи гэвч. Бас барьсан. Нилээ болыг барьсан. Анхны бас ихэр ургыг барьж байсан. Эхний ургыг нэрсэн үү те? Ихэр. Ихэр хург барьсан. За. Бас л нэг үзүүлэлт надад чинь анхдагч. Тэгээд Америкийн зарим эрдэмтдүүд маань их гайхаж та нар буруу юм хийж байна гэж зэмлдэг байсан. Ягаад гэвэл хүн хургыг барихаар их нь голжчихдаг гэж. Тэгэд Америкт бол тэгдэл юм байна л да. Манай Монголд бол яг хөхөр малчид маань төөрсөн барьсан хургыг барьж ирээ сүгэр дэжигээл нөгөөх нь том болоод буцаад сүрэгтэй нийлээл ингээл явж илгээд ямар нэг стресс баг байдаг. Одоо энэ монголчуудын нөгөө байгальтайгаа хамт хийж амьдарч зохицож ирсэн. Зөв. Тийм тэгээд ер нь ганц ингээд аргал дээр зүүж байгаа юм чинь ингээд бид нар чинь олон амтан зүүсэн л дээ. Магч амт чиг зүүсэн дооргоо үнэ зэрэг тэгээд тэр байтугай бүр мөлхөвчдөд гөрвөлд могоон төрөлтөөс судалж ирсэн нэг юм мэдэн тийм ээ. Тэгжсэн. Тий, шугуун төрөлттэй байд. Одоо хэд хэдэн үр дүн гарсны нэг нь тав шуу, нүүдлийн шуу, өвсдөг шуу гэж боддог байсан чинь нүүдэлдэг бүр солонгос хүртэл нүүдэлдэг нь манай дээр анх сансрын тохиолдох зүүсэн тасаас гэж мэдлээд ингээд цааш нь явж ирсэн шүү дээ. Амрын шонхор гэж байдаг тийм ээ. Тэгдэ. Амрын шонхор шуу их нартад зүүс амрын шонхор шуу 2 жилийн өмнө нүүдтэй. Бүр Африк хүртэл нисдэг юм байна гэдэг нь тогтоогдсон гэх мэтэр ингээд сайхан үр дүнгууд гарч ирж байна. Мөн манай дээр 4 зүйлийн шууд шинээр тэмдэглэгдсэн байдгийг. Бүр Монгол улсад тий. Тэр өдөр юунаас Бээжин хотоос хойш тэмдэглэгдэж байгаагүй шувуу хүртэл их нартай тэмдэглэгдэж бас шинжлэх ухааны нэг шинэ мэдээ болж ингэж орж ирсэн юмуд байдаг л да. Тий. Тэгэхээр энэ дохиолагч зүүн судлал гэдэг нь одоо нэлээ их өндөр ач холбогдолтой. Ялангуяа тэр нүүд шийдэлжил хөдөлгөөн зан төрхийг судлахад их ач холбогдолтой гэдэг нь энд харагдаж байгаа юм л да. Тэр 1900 чиний сая хэлдэгч жишээ хэлээ л да. 1910-ад оны үед Германы улсын 2 таван телевизийн нэгэн ZDF гэдэг телевизээс хүмүүс ирээд манай зураг авсан. Тэгээ зураг авчингуудаа амгаад өөр газар зураг авъя гэд яасан гэсэн чинь зураг хараад байсан чинь бүх амттны тохиолдогчтой байна гинэ. Зөв. Тасаар аваад зураг авсан чинь галвчин дээрээ тэмдэгтэй. Аргал ингэр зураг авсан ч зүүндээ хөзөвчтэй байдаг. Тэгээд байгалийн амттан хэцүү нэ өөр газар зураг авъя гэд. Тэгээд баруун Монгол руу зураг авах гэж ирсэн. Зөв. Тэгэхээр энэ дэр нэг сайн тал хүмүүс их дэмждэг нэг. Бүрхэнтэй аймгаа, өөр хангаа аймгаас, өмнө говь аймгаас энд ийм хөзөвчтэй аргал харагдлаа. Танаа тэнд хийх үү? Танахаас өөр газар байх шүү. Тэгэхээр тэр нь биднэрт бас алга болж гсэн хөзөвчтэй хаа явж гэнэ гэдэг нэгээд бид. Аргалын хөзөвч чинь бас нэг хугацаатай байдаг тий. Батарей ажиллах хугацаатай. Тэгээд нэг батарейн хугацаа дуусахаараа зарим нь мултарч ундаг тийм тохиргоотой, зарим нь одоо хуучных нь бол зарим нь ундахгүй юм тохиргоотой. Тэгээд нэг хугацаанд дуусаад батарейн дуусаад ажиллахгүй болсон ч гэсэн энэ тэнд явж байгаад харагддаг тий. Яг энэ дээрээс үүдээд нэг асуулт төрлөөлтөй авах энэ яг энэ аргал хонь ер нь хэр том орон зайд ер нь ингэж нүүдэлж амьдэрдэг. Хэр хол нүүдэлдэг. Та хэдийн судалгаагаар ер нь одоо хамгийн холдоо хичнээн хол зайд аргал маань нүүдэлж исэн бэ? Хол зайд явсан бол нэг 300 км явсан тохиолдол би ганц нэг тохиолдол. За дөнгөж төрсөн хургаа дагуулсан хонь 7 хоногийн дотор 70 км Дундгой аймгийн их баян гэдэг бол байдаг. Тийш нэгэд очихсан. Тэгээд 3 сар орчим болж байгаа буцаад ирчихсэн энэ төр тохиолдлууд бол бий л дээ. Тэгэхээр ийш тийшээс нэлээд нүүдгийн баруун хошоо явна одоо. Тэгээд одоо Дундгой аймгийн нутг руу зүүн тийшээ Хэнтэмэг рүү явна, Чойрын богдоор дамжиж явна. Тэгээд зүүн тийшээ зөөрөх шанавс явна. Бусад Дорногой аймгийн бусад сумууд руу. Энэ бол нүүдлийн шинжтэй нэг түгээмэл байдаг юм биш. Гэхдээ ингээд нүүд гэдэг нь бол мэдэгдсэн. Амьдрах орчин нь одоо 50 байлгаад байвал нэг хол нүгүүд байдаг амт юм биш. Бид нэр тохиолдогцоогоод ингээд судлахад дундчаа ер нь дийлэн хамттын одоо эзэмших өөрийн гэсэн эзэмшил нутагтай байдгийн байна. Энэ нэг 9 км/квадрат орчим одоо 3 км араад өсдөг ч юм уу тийм ээ. Ийм байдгийн байна гэдэг нь тогтоогдсон байдгийг. Ингэж хол нүх шалтгаан яах вөхөр нэг хүмүүс машинаар хөөдөг, барьдаг, дайжуулдаг юмтай холбоотой байдаг болов. Гэж бодож байгаа тийм. Түүнээс гадна цагийн агарын бэрхшээлтэй үед бол цаас цудтай холбоотой үед бол за говьд бол юм байгаа юм. За баруун Монголд бол говьос ялгаатай говийн аргал хонь бол өвчлэн хэвтэй чиглэлийн нүүдэл хийдэг. Баруун Монголын аргал хонь бол босоо чиглэлийн нүүдэл хийдэг. Ийм байдаг юм билээ. Гэлээ гэхдээ нэг хол явдаггүй юм билээ. Бас 4 км-өөс
өвөл айлууд өвөлжөндөө буудаг туслантаа гардаг гэдэг нэг үед биш үү? Тий. Энэс сөлжөөд нэг айлуудаас цугтаажил жоохон хол зайд нүүдэг. Та хамгаахын юугийн тайлбарлаж өгөөч. Хэвтэй чиглэлийн нүүдэл, босоо чиглэлийн нүүдэл гэдгийг бас жоохон тайлбарлаж өгөөч. Говьд бол өндөр хул байхгүй. Тийм ээ. За тийм. Тийм толгойд одоо нэг хээрийн бүсийн нэг толгойд байна. Тэгээд нэг одоо арга хаднууд тийм. Арга хад гэх мэт нэг жоохон иймэрхүү газрууд байдаг. Тийм учраас нэг айхтар босоо чиглэлийн нүүдэл хийгдээд байхгүй. Баруун Монголд бол яадаг вэ? Өндөр улстай учраас одоо зундаа уулын ороо таг руу явчихдаг. Өвөлдөө доошоо буулж ирдэг. Улирлын шинжтэй одоо тийм босоо шилжих хийдэг юм байна. Энэ бол өндөр уулын төрүүдний нэг онцлог юм байна. Зөв. Тий. Түрүүнд амгаахаа холдоо нэг 300 км нүүлээ гэдэг чинь тэр яг их нартын арга лөө. Тэр нь яг хаана очисон гэсэн үг вэ? 300 км гэхээр ганцхан тохиолдол гарсан байдаг. Тэгээд энийг бид нар бас магадлах хэрэгтэй гэж бодоод байгаа юм аа. За. Өөрөнгө аймгийн нутагт тэмдэглэгдсэн байдаг. Нэг удаа. Зөв. Тийм тэгээд тэрнээс хойш дахиж тийм гараагүй. Гэхдээ одоо тохиолагч бүхий хөвзүүлж өгсөн мэдээллийг одоо үнэн гэж бодохоос арга байхгүй. Тэгээд дахиж тэмдэглэгдээгүй л дээ. Тэр үед чинь нэг юу вэ? Анх удаахад нэг сансрын тохиолагч үүж өгсөн нэг ганц нэг цэг аваа тэгээд сайн дуусчихсан нэг юм гарсан. Ер нь бол аргалууд бол шинэ орон зайдуулах нүүдэлт гэлтэй. Нүүдэлж байгаа юмнууд бол гардаг. Одоо эхлээд зөвхөн баруун Монгол байдаг гэдэг байсан бол говийн аргалтай болсон. Говийн аргал маань одоо зүүн хойшоо зүүн тийшээ нүгээд хээрийн бүс рүү их аргалтай болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид нар нэг тохиолох зүйч чадаагүй учраас бол хэр холцоод нүүдэлж гэнэ гэдэг нэг тодорхой гарч ирж чадаагүй гэх тээ. Нэлээд олон километр газар бол явж байгаа. Сүхбаатар хинти Төв аймагуд аргалтай болсноос гадна Дорнот аймагт аргал үзэгдлээ гэсэн яриа бол гарч эхэлж байгаа. Тий, дөнгөж сая яг энэ намар гарлаа л да яг тийм жишээ. Хоёр аргал хон яг энэ тосон хулстай гэдэг байгалийн нөөц газар тэмдэглэгдлээ. Нэг нь бол бүр им аргал нь бол бүр сүүлдээ ганцаараа салж явсан уу, эсвэл хөөгдөж туугдсан уу, ганцаараа салаад бүр тэгээ тамирччихсан байсныг нь тэнд байсан байгаль хамгаалагч болоо гэртээ дижээгээд тэнхрүүлсэн. Тэгэхээр энэ бол бүр хад толготтой газар биш, яг бүр цэвэр одоо тал хээрийн өндөр өстэй, хялгантай, уул хад багтай тийм газар аргал хон тэмдэглэгдлээ. Тэр нь бас биднэрт бас нэг юм хэлж гэнэ гэсэн үг дээ. Эсвэл энэ ус цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор аргал хонд тархац нутгаад хэлж гэнэ үү? Эсвэл одоо бүр шинэ орон зай хайж одоо аргал одоо нүүдэлт юм уу гэдгийг бас асуултууд бас гарч ирж байна л да. Ер нь энэ аргал хон зэрлэг хон гэдэг зүйл үүсээд нүүдэл шилжилт хөдөлгөөс нь бүхэн талаас нь авч үзвэл энэ газрын дундад тэнгис дэлийн хуурай газар гэж байсан. Энд анх үүссэн. Тэгэл ингээл зүүн тийш нь явсаар бол өвөр байгалаар дамжаад ингээл зүүн тийш явсаар бол тэр үед нөгөө Берингийн хоолой маань хоолой байгаагүй битүү газар байсан. Тэргээр дамжаад ингээд Америк руу гарсан шүү дээ. Тэнд Америкийн бол одоо сүүл эндээс очсон аргал хон байхгүй. Тэр Канадын аргал хон тэгээд Биг Хорн буюу том овертон тэр гэдэг аргалууд чинь сүүлд өссөн юм байна. Тэгэхээр одоо байгалийн өвөр хэсгээр аргал байсан байдгийг. Дорнот аймгийн нутагт ч байсан. 1830-аад оны үед айхтар цууд болсон байдгийг. Тэгээд энэ цууднаас болоод ер нь Монголын баруун хэсгийг үлдээд тэгээд зүүн хэсэг нь тэр өвөр байгалийн хэсэг одоо зүүн Монгол хэсэг бүгд ингээд байхгүй болж болсон байдгийг. Тэгвэл энэ нутаг руугаа одоо бас буцаад ингээд харах байдал ажиглагдаж байна уу тал гэж харагддаг шүү дээ. Тийм ээ тий. Хэрвээ яг түүхэн газар нутаг руугаа тий. Тий. Өмнө нь бол одоо Дорнот аймгийн хойдлын сумдаар бол сумдаас бол олон их удчихсан тийм аргалын эвэр толгойн төр бол олддог байсан. Зөв. Түүнээс бүр нэг шинээр очиж суурьшиж байгаа одоо шинээр газараа хайж явж байгаа биш те. Хуучин байсан газар руугаа хилж байгаа гэсэн. Тийм байж болох юм. Тэгээд яг уу аргал нутагшуулвал яг хүн тэр гэж асуудаг юм. Энэ газрууд дээр яг уу хэд нутагшуулахад энэ бол харь зүйл биш юм байна. Хуучин байсан зүйл тийм ээ. Тэгэхдээ би тэр зүүн тийш нь шинээр нутагшуулах, хүн зориудаар нутагшуулах юм дэмий. Хүн аргал өөрөө яваад очивол харин тэнд нь хамгаалах одоо байгалийн нөхцөлд хэвийн өсөж үрж нөхцөлийг нь хангах юм арга хэмжээ авах зүйтэй л гэж зөвлөд юм байна. Зөв. Одоо тэнд
тухайн бүс нутагтаа устж мөхөд одоо 100 жил болчихсон биз дээ 200 жил. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол хүн зориудаар нөхцөлшүүлэхэд байгаль орчны нөхцөл байдал тийм экологийн нөхцөл байдал тийм яг одооны аргал хоньтой адилхан тийм тохиромжтой байж чадах уугүй юу гэж асуудал гарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр аргал өөрөө амьдрах орчныхоо тохиромжтой газараа өөрөө сонгоод өөрөө очисон үед бол арай хамгаалалт арга хэмжээ тий. Таад одоо ингээд яг наривчлсан судалгааг ингээд маш олон жил хийж штэ. Одоо их нартын судалгааны төв дээр түшиглээд ингээд ер нь одоо аргал хонь маань яг энэ дотоод энэ сүргийн бүтэц эднэргээд энэ ер нь ямар шихэн байдгийм болоо одоо жишээ нь бол одоо орооныхоо үед нэг угалз 90 аргал одоо хичнээн одоо хонтой үржилд ордог гэдэг ч юм уу. Иймэрхүү улирлын чанартай сүргийн бүтцийн өөрчлөлт эдгээр ер нь хэрэг байдгийм бусад амьтдтай харьцуулах. Байна. Тэ энэ сүргийн бүтц нь өөрөө бас зам төрхийнхөө онцлогийг бас тодорхойлдог юм байна. Хавар төллөө шүү дээ. За тий. Тэг хавар төлнө. За төлөх үедээ яг хөхөр хомууд нь бас нэг хэсэг жоохон тустай явах. Хургалчингууд хургалсан аргал хонь нөөрийнх өргөмтгий болдог учраас тусдаа сүргүүсгээд ингээд бусад аргалуудаа тод ихгүйх нь их болдог. Өөрөөр хэлбэл энэс хургаа хамгаалах зорилгоор цочирдох маягтай стресс хамаарх ордог. Тийм учраас арай өөр сүргүүсэх гэдэг. Эсвэл тийм аргал одоо ямар ч их сугалцтай хамт сүргэлдэггүй юм байдаг юм байна. Зарим үед хавартай бол сүргийн тоо ихсэх тохиолдол гардаг. Ер нь хавартай бол сүрэг задарсан байдаг юм шүү дээ. 10 сард 10-11 сард ороон орно. Ороон орох үедээ сүргэн их томордог юм байна. Хэдэн цугаараа хүртэл сүргэлнэ. Тэгээ ороон ордусны дараа эримэрэ ингээд сагас сүргэн задраад ингээд явчихдаг сүргэн багсаа. Зарим тохиолдолд бол хавар сүргэн их томорсон байдаг. Одоо чамд бичлэг байна уу юу? 500 гаруй сүрэгтэй нэг сүрэг их нартад бичлэг хийгдсэн байдаг шүү дээ. Зөв хай. Надад бол байхгүй. Их олон байна. Цагаан зэр юу вэ гэж хүмүүс гайхаад байдаг. Тэгэл үгүй энэ чинь аргал юм шүү дээ гэж тийм бичлэг баримтуул байдаг. За 100-аа бол задгаарна. Одоо төлсөн хургаа одоо өвсөнд орчих нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм ээ. үгээрээ биш өвсөөр одоо өсөлтийг нь хангахад хэрэглэх тийм энерги төлөвлөх зорилготойгоор их хэдий шилдэг. Намартаа бол одоо ороонд орох учраас сүргэн буцаад нийлнэ. За энэ дээр нэг өргөлтөж юм нэг жишээ харагдаж байсан. Бид нар чинь хураг барьдаг одоо та нарын үед байж явах тийм ээ. Эхийг нэрэн тэгэд эхүү хоёр хоёулаа гүзүүцүүлсэн тийм тохиолдлууд бас гарч ирсэн. За. Тэгээ мандах гэдэг нөхөн байсныг мэдэн тэг чи их хөөж байсан байна. Тэр их олон жил болсон шүү дээ. Тэр мандах гэдэг. Ийм аргал байсан. Энэ дэр бас нэг мандахад зүүлсэн хүзүүвчин карантины хугацаа нь 2 жил байсан. Тэгтэл бид нар чинь 11 жилийн амтнаас мэдээлэл авсан. Тийм. Тэгээд нэг удааг нэг жил нь эр хураг төрснийг бид нар бор гэж нэрсэн байсан. Тэгээд намар судалгаа юугаа ажил тэгээд явж исэн чинь одоо жинхэнэ орооны үе эхлээд орооны үе эхлэнгүүд нь өөрийнхөө хургийг ялангуяа эр хургаас сүргээсээ хөөдөг юм байна. За. Тэгээд хурган чөөрөө явдаг юм байна. Тэгэл харж байсан чинь бормон манд хоёр хүн өөр эр хургатаа эр төлгнүүдээ сүргүүсгээд тусдаа салж байгаа байхгүй юу? За. Манд ихтэй ирээд хушаам өнөрлөөл салаад тэгээд дахиж хоёр талаасаа ирээд 3 удаа тэгсэн одоо хагцж байгаа юм да зайлшгүй. Тийм байна тий. Тэгж байснаар дахиад хоёр тишээ уулдаад явсан дахиж хоорондоо уулзалтаагүй нэг сүрэг болоогүй. Тэгэхээр хэдийгээр ингээл нэг сүрэг байсан ч гэсэн хагцах зайлшгүй биологийн байгалийн хэрэгцээ яагаад байдаг. Тэр үедээ бас салхад хүндэл байдаг юм шиг байлаа. Би тэгээд тэр их хөргөдөж байсан. Тэгээд ийм байдлаар хургуунуудаа хөөж өгдөг юм байна. Хургуунуудаа хөөждөг учраас ингээд их одоо ийм аргал одоо хомь шүү дээ тийм ээ хомь гэдэг. Тий. Хомьуд нь ороонд орох ийм өөртөө тийм боломж олгож байгаа байдаг юм байна л да. Ийм байдлаар одоо сүрэг нийл юу салах багт үзүүлэлт бол явна юм. Жишээ нь одоо манай гэрэл зураг сонирхогчид зураг авах хамгийн тохиромжтой хэдий дэ гэж асуудаг. Тэгээд угалзын зураг авах сонирхолтой байдаг. За. Надад бол хургаа дагуулсан хомын зураг их сонирхолтой байдаг. Зураг тайван тийм ээ. Бой шин залуу бойжж байна, өсөж байна. Тэгээд энэ
зурагчдад бол тэр сөрөг томорсон үе буюу намрын үе л тохиромжтой байгаад байдаг. Яг өнгө зүгсэн ч гэсэн их сайхан байдаг юм л да. Гоожаа дуусчихсан өвлийнхөө одоо дулааны шинэ одоо өсөн давхрах бий болчихсон тэр байдаг. За нэг угалцвал нэг хэдийгээр олоолаа сүргэлдэг ч гэсэн 5-аас дунджаар нэг 5-аас 6 хом хураад юм байна. Ааха. Тэгэхээр хүмүүс асуудаг. Үгүй эн чинь тэгээд үнэлнэ шүү дээ. Үнэлэхэд нэг угалцад 6 өнгөөр харьцаануудаа нэг их хэрцэн 6 байхгүй гэж асуугаад байдаг. Дунджаар нэг угалцанд 1.1 орчим хом байна гэсэн Монгол улсын дундч байдаг. Тэгэхээр хүүсийн харилцаа их ойролцоо байдаг хүн тий? Ойролцоо байдаг. Энэ дээр нэг юм ажиглагддаг нь эр болгон хом хураадаггүй. Хом буюу одоо эмийн 3 наснаас бэлэг боловсроод үйлчлэлд орох боломжтой болчдөг. Эр нь бас тэр үед боломжтой болно. Биологийн үед л. Байгаль дээр бол тийм боломж болдохгүй. 6 нас хүртлээр нөгөө том эвэртэй угалзуудаа ингээд дарангуйлагтаад ороонд орж бараг чаддгүй юм байна. Хурааж чаддгүй тий. Энэ юугаар ихэд нотлогдох вэ гэхээр нөгөө одоо өгсөн олдсон эврнүүд биш үү? За тий. 6 нас хүртэлх эврнүүд нь гэмтэг байдаг. За. 6 нас цаашаа нь гэмтээд ихсэн байдаг. Одоо мөрөд шалгуур устанд орж эхлэх нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр эр угалцвал 6 хүртлээр бол ингэж л төдийлж чаддгүй. Энэ ч одоо бас байгалийн шалгуурлын нэг хэлбэр тийм ээ. Тийм. Бас яг орооны үеэс ч бас яг тэр үе 10 сарын дундаас 11 сарын дунд хүртэл яг энэ үеч гоё л да тий. Ялангуяа том угалцтай аргалтай сүргүүдийг харж байгаа тэгэл яг дуурдаг шүү дээ. Тэр нэг эврээр мөргөлдөж байгаа нууд нь түг гэл. Тэр хэдэн уулын цаас сонсогддог шүү дээ. Тий, нилээн зайтайгаа сонсогдож идэг байхгүй. Тий. Тиймэрхүү яг цаг агшин яг хараад байж байхдаа гоё л доо. Аргалын эврийн мөргөлдөх хүч нэг бууны сумнаас хүчтэй байдаг юм байна. За. Энэ юу гэсэн үг вэ? Бид нар нэг удаа эвэр олсон. Тэгсэн чинь эврэн дээр нь калибр бууны сум тусцсан байсан. За. Тулг хайлуулад наачсан юм шиг одоо ингээ эвэрлэг гэдэг нэг айхтар хонхолог өмөртлөө ингээ эврэн дээр нь ялжчихсан. За. Тэгсэн мөртлөө мөргөлдөхөөрөө 2 хорооны чинээ юм ингээ залц өсөрдөг байхгүй хугарч ундаг. Утарч ундаг. Тэгэхээр тэр бууны сумнаас хэд их хүчтэй мөргөлдсөн харагдаад байна. Зөв бас наад чи бас сонирхолтой мэдээ шүү. Зүгээр харьцуулах жишээ юм да тийм ээ. Тийм байна. Тэгээд манай монголчууд орооных нь үеэр яг тэр дээр үе ячид очиж бас агнадаг байж л дээ. За. Тэгээд агнахтай яадаг вөхөр нөгөө мөргөлдөж байгаа чимээ сонсогдвол угалцууд дахиад ирд юм байна. За. Тэгээд тийм монголчууд яадаг вөхөр нөгөө монгол гутлаа явдаг байж л дээ. За. Монгол гутлаа тайлаад 2 төрөйг нь хооронд нэг цогтөг. Тэнгүүд төс гэсэн чимээ гардаг нь аргалын мөргөлдөж байгаа чимээтэй ойролцоо сонсогдох юм байна. За. Угалц ирэхээр нь одоо хөвчнөөсөн ч юм уу одоо ороонд орч чадхааргүй бас нэг ганц нэгээс нь ингэж сорчиж агнадаг байсан. Энийг нь улсын анчин тэнд аюушгүй. Бүр Монгол телевизээр өөрийнхөө гутлаа монгол гутлаа тайлж байгаа зохиж байсан жишээ байдаг. Зөв. Манай өвгтөл ингэж байсан юм гэдэг. Одоо монголчин бас агнуурын бригад, анчтын бригад гэж гарсан байдаг байсан шүү дээ нэг хэсэг. Цагаан зэрэг гэдэг улсад бэлтгэл нийлүүлдэг. Энэ ангийн бригадын дарга байсан. Тийм байдаг. Тэгэхээр энэ ороонд орж мөргөлдөх үйл явц бол нэлээд хүчтэй хэдэг болчихсон энэ оролцдог ажил болно гэхээс биш 6-аас доош насныхан бол нэг айхтар оролцоод байдаг ажил бас биш юм шиг байна тийм ээ. Тийм байна. Тэгээ бас их сонирхолтой байна л да. За одоо жишээ нь юу гэж та түрүүн та хэлсэн хүмүүс ингээд тэр эвэр дээр ингээд буудсан бууны сумны ингээд нялгдсан зориг байсан гэх. Энэ хулгайгаар агнах явдал хэр их байна? Сүүлийн үед. За сүүлийн үед бол бас гайгүй болчиход байгаа. Тэгээ энэ яах вөхөр нөгөө малчид манаас нөгөө өөрийнхөө малаас идэх хэрэгтэй болчихсон учраас заавал нэг хулгай хийж тийм ээ хөдөө хөгтүүдэд тэжих гэдэг юм бол үндсэндээ байхгүй болсон юм байна шүү дээ. Үүнээс үлдээгээр махны зорилгоор агнах нь бол багассан. Зөв. Ашигын зорилгоор агнах юмуд бол байдаг юм аа. 2004, 5, 6 оны орчинд урд төршөөс нэг тийм зар тарсан байдгийг. За.
угалзын толгой, хомын толгой, хурганы толгой 3-ыг өндөр үнээр авна гэдэг. За. Одоо өөрөөр хэлбэл гэр бүлээр нь сүйтгэх нь шүү дээ. Тийм байна. Тэгээд Өвөрхангай аймгийн өшгийн нуруунд явжсэн чинь зөвхөн нэг өдөр би нэг 10 гаруй толгойгүй бусад биеийн байж байгаа тийм сэгтээ таарч байсан. Тэгэхээр ийм ашигын зорилгоор ингэж агнах юмуд бол байдаг байсан шиг байна. Тэгсэн чинь тэр мэдээлэл нь худлаа болоод урагшаана хэл гараагүй мэдээж аргал хонь бол сайдсан конвенцэд орсон хамаагүй гэж агнадаг зүйл биш шүү дээ. Олон улсын худалдаагаар хориглодог тий. Тэгэхээр ийм нэг сошиалар явж байгаа эсвэл анд амьдсан баталгаагүй их усрээс болоод юм хулгайн хийгээд байдаг гэсэн юмуд бол би зүгээр тэр их үед бол тэгэж хийж гараад тэгээд 80-ийн дараа. Тэгэхээр хүмүүст баталгаагүй их усрээр битгий нэг амтны амийг хоороод байгаа ялангуяа ховор амтнаа гэж уриалмаар байгаа. Зөв. Яг тийм л дээ яг би бас яг их нартад байж байгаа тэр 2007 оны хавар штэ. Яг аргал төлөлдөг үеэр. Яг өглөө нэг аргалынхаа судалгаандаа гараа явж исэн чинь яг бидний байдаг бургастай амны хойтлын ам хуурин амнаас өглөө буун дуугарсан. Тэгээд юу илээ гэд дурандаад үзсэн чинь яг тэнд нэг джиптэй нөхдүүд 80-тай Land Cruiser 80 машинтай хүмүүс явж исэн баггүй. Тэгэхээр бид нэр юу илээ гэд дөхөөд очисон. Дөхөөд очиход ланд машинтай улсууд маань зүхтаагаад алга болсон. Бид чинь пургантай тэр хадан дотор бол тэр ягаад ч тэр машиныг бол зогсоож чадахгүй юм л л дээ. Тэгээд өөрсдийнхөө аюулгүй байдлаа бодоод ч гэсэн тэгээд хөөхөө бодоод тэр хулгайчдыг. Тэгээд яг тэр буундуу гарсан газар нь яваад очисон чинь бүр хээлтэй им аргалыг алан хийчихсэн байсан. Буудаад. Тэгээд тэр бүр хээл мэйлийн унжуулчихсан. Тийм бас юм харамсалтай юм бас харж л байл. Тий, энэ зургийг чинь бид нар мэдээллийнхээс татгалцсан байгаа л да. Энэ наад жишээгээр чинь бид нар хөөцөлдөөд Дорногой аймгийн цагдаад хэлээд дугууных нь мөр төр бүх юмыг аваад тэгэл явсан л да хөөцөлдөө. Тэгээд цагдаагийн хэлрүүлж чадаагүй. Юм байгаа юм. Тэгээд тийм жишээ бас бий. Гөр нэг хэсэг нэг 2006 оноос өмнөх үед бол нэг тийм жишээнүүд гарч ирсэн. Одоо сүүлийн үед бол харьцангуй гайгүй болсон юм тий. Сүүлийн үед бол гайгүй болсон. Тэгээд тэр үед аргал агенчаад, аргал агенчаад арсын өвччгээд, арсын дээр нь явлагны хайс тамхины иш миш хайчаад ингэ тэр явж ирсэн тохиолдлууд бол бий. Тэгээд түүнээс хойш бол гайгүй болсон л да. Одоо энд ер нь ингээд хүнтэн зураг хөрөг аваад хэцүү байдаг юм байна ер нь. Баригч мэт юм байна гэж бодсон уу яасан тэгээд ер нь байсан л да. Тий одоо Монгол улсын хэмжээнд бас мөн их нартад ер нь хичнээн тооны аргал байгаа. За улсын хэмжээнд яг сүүлийн үеийн тоог бол одоо нэг 10 жилийн өмнөх л тоо байна шүү дээ. 2009 онд уулын туруутны нөөцийг улсын хэмжээнд тогтоосон дүн байдгийг. Тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн дүн. Энэ нэг 18,000 орчим гэж. Ер нь Монголд бол 1975 онд нэг 50,000, 1986 онд нэг 60,000 орчим аргалтай гэж үнэлэгдэж байсан байдгийг. Жишээ нь академийн биологийн хүрээлэнгийн аль биесний тоо хэлэгдсэн. Тэгэл 2000 оны нөөцийн үнэлгээгээр энд Монгол улсад 13,000 аргал хоньтой болжээ гэдэг. Нэг аргал хоньны үе удам гэж байдаг. Ер нь зэрлэг амтан болгонд үе удам гэж бий л дээ. Аргал хоньны үе удмыг 5 жилд тоосдог. Өөрөөр хэлбэл сүүлийн 15 жилд үе 3 үе удмын хугацаанд 4 дахин тонн багасчихсан. Тийм ээ. Тийм нэг эмгэнэлтэй баримт юм да. Тэгээд ийм байдлаар цаашдаа хоригдоод байх юм бол энэ амтан маань ер нь байхгүй болох нэ гэдэг. IUCN буюу Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны шалгуураар бүс нутгийн хэмжээнд устж болзошгүй гэж үнэлэгдсэн байдгийг. Тий. Ер нь ховор амт шүү дээ тий. Тий. Тэр Монгол Улсын улаан намд 3 удаагийн улаан нам гарахад 3 улсанд нь ховор гэж бүртгэгдсэн. Анхаарал авахтай шүү гэж ингэж үнэлсэн байдгийг. Ер нь энэ Төв Аз, Дундад Азийн бүх улсуудын улаан намд орсон байдгийг шүү дээ зэрлэг хонь. Шалтгаан их агнуураас болдог уу? Ер нь бол агнуур хүний нөлөө. Одоо бол агнах нь арай гайгүй болж ирэхэд нөлөөсөн хэвээрл байгаа. Жишээ нь ямар нөлөө үзүүл, ямар нөлөө их гарч ирнэ гэж? Агнуурыг дотор нь хоёр байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Хууль ёсны болон хууль бус гэж. Тий. За хууль бус мэдээжээр одоо шийдвэр гэж арга хэмжээ авчил байх хэрэгтэй. Хууль ёсных дотроо бас байна. Ёс зүйтэй юу, ёс зүйгүй юу гэж хуваагдах гэдэг.
За. Тийм ёс зүйн агнуур нь их нөлөөж байна. Одоо нэг хэсэг сошиал дээр тавигдаад л байлаа шүү дээ. Нөгөө гадаадын ажин дагнуулах гэж байгаа аргалаа машинаар хол хөөж байгаад ингээд хөөж байгаа гэсэн бичлэг. Манай бас л нэрттэй л одоо манай салбарын нэг хүний хийж л байгаа л ажил. Ийм байдлаар агналт нь хэдийгээр хууль ёсны лицензтэй ч гэсэн буруу арга хэлбэрээр хэрэгжүүлж байгааг ан маш хор хөнөөлтэй байдаг. Түүнээс гадна гол нь амьдрах орчинд нөлөөлж байна. Одоо ялангуяа тэр уул уурхайтай холбоотойгоор амьдрах орчинд нөлөөлж байна. Одоо хөдөөний айлууд чинь малчин айлууд 2 машингүй дээр нэг мотоциклгүй айл бараг байхгүй болчихлоо шүү дээ. Нэг портер, нэг жижиг машин мотоцикл гурвал зайлшгүй. Энийг юу харуулад байна нөхөр хөдөөгөр дүүрэн одоо ингээд зам харгуу гардаг болсон. Зам харгуу гарах тусам нөгөө бэлчээрийн дас ногоо мас маань багасна. Нэгдүгээр, хоёрдугаар хэдий ч нэ олон моторт хөдөлгөөнд орно. Төдий ч нэ одоо үргэлж дайжуулах үйлчлэгээ бол нэмэгдээд ирэх гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм байдлаар бид нар зам байдлаар их хэвийн амьдрах нөхцөлийг нь алдагдуулаад байгаа. Үүн дээр одоо бид нар анхаармаар юм байна. Одоо юу хэлсэн шүү дээ. Одоо ёс зүйтэй агнуур хоёр төрлийн хууль ёсны болон хууль бус гэдэг. Би одоо энэ хууль ёсны гэдэг рүү асуулт асуумаар байна л да. Одоо бид нар юу гэдэг те жишээ нь бол трофан гэж хэлдэг. Спорт агнуурын зорилтоор агнагддаг амтэн шүү дээ аргалт маань бол. Энэ хэмжээгээр бас улсад бас магадгүй нэлээд хэмжээний бас орлогыг улсын төсвийн те нилээдгүй хэсгийг бас бүрдүүлдэг ийм амтэн зүйл амтэн байгаа. Ер нь яагаад ийм трофан ан гэдэг энэ ангиллалд орчуу энэ аргал хань маань ямар учир шалтгаанаар? Ер нь эхнээс л трофан амтэн байсан. Трофан амтэн гэдэг маань тийм буудгалын айл нэг дэрхтний илүү шинж чанарыг нь одоо сонгож голчилж агнадаг. Үүнийг л одоо олзуурын буюу трофан агнуур гэж нэрлэдэг байгаа. Угал аргал ангир одоо юу гэдэг юм. Тэг буугад нар чинь хамгийн том эвэртгээсээ сонгож агнадаг тийм ээ. Тий. Тийм учраас энэ трофан ан гэдэг хэлбэрт ороод байгаа. Манайд трофан ангийн бодлого гэж юусоо байхгүй байгаа. Уул нь хар хайрцны бодлого гэдэг шиг бодлого байвал манай угалцын нэр хүнд улам л өсөх хэрэгтэй байгаа. Одоо бид нар чинь хамгийн томоос нь шиж агнуулсаар байгаа том эвэртэй угал ер нь баг байхгүй болчихлоо шүү дээ. Зүүн энэ маань үнэлгээтэй байх хэрэгтэй. Гран при. За хамгийн том эвэртэй одоо Монголын аргал ханьны генийн одоо алтан фонд учраас энийг бол агнахгүй. Тийм ээ. Алтан медальтай, мөнгө медальтай, хүрэл медальтай гэдэг ингээд ангилж болдгийг. Өөрийнх нь хэмжээгээр. Алтан медальтайнууд нь тэдэн төгрөгөөр агнана. Мөнгө медальтын бодлыг хангах нь тэдэн төгрөгөөр агнана гэдэг ингээд ялгууртай үнэлгээ тогтоогоод ингээд байвал уулын зүгээр юм байна. Одоо манайхан чинь ангийн компаниуч ялгаагүй Монголын эрх хурж байгаа хүмүүс гэсэн бүгдээрээ л адилхан. Хамгийн том нь хаа вэ нү гэдэг шөөсөр бол агнчаад байгаа шүү дээ. Тэгэхээр торфын үнцэн гэдэг юмыг бид нар хамгаалах тийм бодлого барихгүй бол энэ ер нь үнцнээр нь алдаад байгаа шүү дээ. Энэ ер нь аргал хань маань яг эврийнхээ хэмжээгээр яг энэ спорт трофеын төрөлд ордог уу? Спорт трофеын төрөлд эврийнхээ хэмжээгээр орно. Олзуурын одоо манайх чинь нөгөө гадаадын ажлууд аргал агнуулж байгаа энийг спортан гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За. Энэ спортан биш. Зарим ажилтны өөрснөө ирээд хүртэл бид нэр спортан гэдэг юм уу одоо хамгааллын зорилгоор нь гэж юм ярьдаг. Энэ сайхан одоо лаврын навч урдаа барьж явах нь шүү дээ. Тэгэл алж юу. Энэ бол олзуурын. Олзуурын гэдэг нь түрүүнтэйсэн тийм тодорхой үзүүлэлтүүдийг шилж сонгож байж агнадаг. Спортан гэдэг нь өөр. Агнах хэрэгцээг одоо сонирхлоод харах нь түүнийг спортын хэлбэрт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл одоо тарийн талбай дотор шуу үржүүлээ тавьдаг байхгүй юу? За. Тэгээ тэрийг нэг ч хугацаанд хэдийг агнах нь вэ гэдэг юм уу? Нэг ч хугацаанд 3 цагийн дотор хэдэн тарга агнах нь вэ гэдэг юм уу тийм ээ? Ингэж уралдаж байгаа нь энэ бол спортын юм байна. Амтны одоо ямар нэгэн үед эрхтний үзүүлэлтүүдийг сонгож хийж агнахгүй. Тийм. За спортын торфе буюу олзуурын хоёрын ялах нь энэ юм байна. Зөв. Энэ манай угалзын одоо эврийн хэмжээ хамгийн том нь урт нь хэд хүрж ирсэн? Хэдэн сантиметр хүрж ирсэн бэ? Одоо энэ гран приг авсан манай Монголын өрчин 74 инч байна уу да. Одоо метр 2.5 үржүүлтэй метр 70 орчим байна уу да тийм ээ. Тийм байна. Жишээ нь бол нэг эврийнх нь одоо уртын хэмжээ нь бол одоо бид хоёроос өндөр байх нь шүү дээ.
Тийм метр 70 орчим болж байгаа бох тий. Ийм байсан юм байна. Дахиж ийм магнит таг үлдээ Монголоос. Зөв. Энэ хэдэн он гинэ? 70-аад оны үед байна уу да. Зөв. Одоо Монголоос ер нь 70 хэд битгийл 60 инчтэй угалзыг агнуулахад ер нь их төвхтэй болоод ганц нэг л олддог. Тэгээ ганц нэг 60-аас дээш угалзтай агнагдангууд тэр жил дээр нь хэдэн жилдээ ярихаар том сенсац болж яригддаг л болчиход байгаа. Өмнө нь бол 60 инчтэй угалз бол ерөөс нь нормал шахуу байдаг гэсэн. Одоо нэг 50 гарантай 60 хүрэхтэйгүүтэй л болчиход байгаа юм л да. Зөв. Том үетэй угалзуудыг томоос нь шилжиж ягаад бол үржлийн сөрөг болгож үлдээгээд ингээд хайрлаад байх хэрэгтэй юм байгаа юм. Одоо тэгээд тийм бодлого явахгүй л байна л да. Ер нь манайхын нэг нь олд зүрийн чиглэлээр энэ гадны амчтад эднэр зөвшөөрөл өгдөг тий квот гаргадаг. Энэ жилдээ ер нь хичнээн квот гаргаж байгаа бай дундчаар сүүлийн жилүүдэд 2000 он хүртэл нэг 60 орчим байсан юм аа. Жилдээ тий. Жилдээ. 2000 онд одоо Барсвал цайтыг үед 80 болгоод шийдчихсэн гэдгийг. Тэгэл одоо бүх асуудал болж 80-аар орчмоор л одоо зөвшөөрөл олгогддог байсан. Өнгөрсөн жил юугаар нэг 90 орчим болсон. Тийм үү. Тий. Тэгсэн чинь энэ жил 100 болчихлоо л да. Ийм байдлаар л одоо нэмэгдээд л байгаа. Гэтэл энэ дээр нэг нөө би. Байгууллагын яамныхны хүмүүсийн зарим хүмүүс ярьж байгаагаар нэг агнуурын бүс нутаг дээр агнуур зохион байгуулалтын тайлан дүгнэлтээр энэ агнуурын бүс нутгаас одоо 2-ыг агнуулж болно, 3-ыг агнуулж болно гэдэг дүн гардаг юм байна л да. Тэгээд тэр дүнгийн яам баталчдгийг. Тэгээд эдний нэмээд үзэхээр 100-аас илүү гараад байна гэнэ л дээ. Тэгэхээр 100 болоод байх тоо гэсэн юм яригддаг болтой юм шиг үл. Гэтэл яг тэр агнуурын зохион байгуулалт хийсэн тайлан дээр үнэхээр тийм нөөц байна уугүй юу гэдг нь бас эргэлзээтэй. Фентемгийн баян утга сум. Фентемгийн мөрөн суманд бол агнуурын нөөцгүй. Аргалын популяц бол бий. Агнуурын нөөц бол байхгүй. Угалз байгаа газар бол агнуурын нөөц байдаггүй. Дөрөвдүгээр ангиллих дотроос шилж сонгож жагнадаг. Одоо Аранга аймгийн Сахир суманд дөнгөж очиж байгаа шинэ бүрдэж байгаа популяц агнуурын нөөц байхгүй. Булган аймагт байхгүй. Ингээл зөвшөөрөл өгөгдөж яваад байгаа байхгүй. Тийм үү. Тийм. Одоо бид нар чинь их нарт байгуулахтай их хурлын тогтоолд хүртэл биш үү танилцуулга дотор. Аргал хоньны зүүн захын үржлийн сөрөг бүхий популяцийг хамгаалах зорилгоор гэж. Тийм. Үржлийн боломж бүхий популяцийг хамгаалах зорилгоор гэж тийм ээ. Тэгэхээр одоо зүүн тийш нь аргал нүгэд байгаа юм. Одоо говь сүмбэрт байна. Тэгээд зүүн тийш гарлаа л да. Тэгэхээр зүүн тийшээ гарч байгаа энэ популяц болгоныг эхний удаад тодорхой нөөцтэй болтол нь хамгаалах хэрэгтэй юм байна. Хамгаалахын оронд аргал үзэгдсэн агнуурын нөөц газар байгуулсан цаандаас агна гэл. Тэгээд тэндээсээс жагнаж чадахгүй өөр газараас агнуулаад ингээд хууль зөрчил. Энэ хууль зөрчил боломжийг байгуулагчны яамны одоо тэр асуудал хэрэгсэж байгаа хүмүүс өөрснөө олгоод энэ төр байгаа юмуд нь бид нэр янз бүрийн тайлан хурал дээр асуудлуудыг тавьдаг л да. Энэ ер нь нэг одоо угалзын агнуурын ер нь орлого гэж одоо хураамж гэх юм уу те энэ хэдэн төгрөг байдгийг. Төлбөр хураамж гэж хоёр юм бэ. Жишг үн гэж бий. Тэгэхээр жишг үн алтан угалзанд 20,000 орчим доллар, говийн угалзанд 10,000 доллар гэж байдгийг. Тэгээд жишг үнийн одоо 80% нь өнөөдөр төлбөр хураамжинд болж ингэж явдаг. Өмнө нь бол төлбөр нь бага байсан одоо харин нэмэгдсэн байлээ. Төлбөр нь 80 орчим энэний 80% орчим болцсон юм байлээ. Тэгээд төлбөр нь улсын төсөвт ордог байсан. Одоо төлбөрийг нь орон нутгийн төсөвт оруулдаг болчихсон юм. Тэгэхээр энэ мөнгнөөс л орно гэсэн үг. Ашиг нь. Зөв. Тий. Гэтэл энэ бол зөвхөн аргал худалдах лицензийн төлбөр ба хураамжийн хэмжээ юм байна. Аргал нь энэ үнээр зарагдахгүй шүү дээ. Энэс илүү өндөр үнээр зарагдана. Тийм ээ. Цаашаага одоо олон улсад зарагдахтаа тий. Жишээлбэл 18,000 доллараар одоо эсвэл 24,000 доллар болсон л байна. Тэгээд зөв буруу гэж шүүмж дагуулдаг байна. За яг 18,000 доллараар алтан угалз агнуулах эрхээ худалдаж авдаг байхгүй юу? За хэн худалдаж авах вэ? Одоо ангийн компаниуд. За.
Кинод орохдоо билет худалдаж авдаг шүү дээ. Тий. Түүнтэй яцсан л одоо зөвшөөрөл авчих гэсэн. Гэтэл үүнийгээ цааш нь одоо илүү өндөр үнээр зарна шүү дээ нэг анчинтаа зарахтаа. Энэ нь бол одоо ашиг болж байгаа юм. Тэгэхдээ энэ ашиг нь чухам хэд вэ гэдэг нь одоо хүртэл тийм баримттай тоо байхгүй. Зүгээр ам давцын яриануд бол бий л дээ. Зарим 50,000 орчим, зарим жил 100,000 орчим. Тэгээд хэдий ч энд нэг тийм тогтолцоо байгаад байгаа шүү. Монгол Улсын засгийн газар хэдий ч цөөн тооны аргалыг тухайн жил агнуулахаар батлана. Нэг угуулс агнах үнэ нь өсч байдаг. Хэдий ч олныг агнуулахаар зарлана. Нэг угуулсыг агнах хэмжээ үнс нь төдий ч буурч байдаг юм байна. Одоо энэ жил бас буурах байх л одоо бол нэг угуулсны хувьд. Тэгэхэл ах л та магадгүй 100 батлаа ийцэн гэхээр тий. Энийг л одоо би энэ маань одоо тэгээ 100-аар нагнуулаад байх. Одоо ясч ан мөн үү, аллах юм уу одоо алийг би ойлгохгүй л байгаа л да. За тэгэхээр чи яг энэ угуулцын агнуураас гэхээр бол жилдээ бас нэлээд хэдэн сая долларын бас төлбөр хураамжийг улсын орлогот бас авдаг байх нэ. Тэгэхээр энэ мөнгнөөс одоо хуулийн дээр хүртэл байгаа шүү дээ тий. Одоо тэр тухайн амьтанд аюутай байгалийн нөөцийг ашигласантай холбоотойгоор төлбөр хураамжаас буцаад нөгөө нэг амьтныхаа байгалийн одоо тий популяцийг нөхөн сэргээхэд нь одоо дэмжлэг үзүүлэх хамгааллын ажил лидер хийх гэдэг. Энэ ажил хийгддэг үү? За энэ юу юм бэ? Агнуурын бүс нутаг болгон өөрийн менежментийн төлөвлөгөөтэй. Энэ менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ер нь эхний жилдээ 80-аад орчим зүйл цаалттай төлөвлөгөө боловсрогддог. Ийм шаардлагач байдаг. Үүнийг энэ агнуурын бүс нутгийг хариуцж байгаа нөхдүүд өөрийн орлогоороо санхүүжүүлэх ёстой. Зөв. Аймгийн болоод орон нутгийн төсвөөс мөнгө авахгүй байх нь шүү дээ. Тийм ээ. Тэгвэл төлбөрийн одоо амьтан дээр бол 50% байдгийн төлбөрийн 50%-ийг нь одоо тухайн зүйлийн амьтныг хамгаалахад дээргээ зарцуулах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ төлбөрийн хэмжээ нь орон нутгийн төсөвт ордог юм. Орон нутгийн төсөвт орж байгаа учраас энэ бол ашиг биш төсвийн хөрөнгийг бүрдүүлээд их усруулаад явж байгаа шүү дээ тийм ээ. Энээсээ эргээ зарцуулах хэрэгтэй. Амьтныг хамгаалахдаа агнуурын бүс нутагт байгаа амьтныг биш агнуурын бүс нутгаас гадна байгаа амьтныг хамгаалахад зарцуулах төсвийн 50%. Хуулийн заалт нь өөр юм. Өөрөөр хэлбэл аргал байлаа гэхэд тухайн сумын нутаг дээр агнуурын бүсээс гадна бас аргалууд оршин шүү дээ. Амьдрын шүү дээ тэр юун дээр аймгийн нутагт ч гэсэн тийм ээ. Тэр амьтныг л хамгаалахад зарцуулах гэж байна байна. Гэтэл 93-га тогтоол гарсан, 47-га тогтоол гарсан энэ тогтоолуудаар хоорон амьтныг хамгаалахтай холбоотой, ашиглахтай холбоотой, зөвшөөрөл олгохтой холбоотой заалтууд гарсан байдаг. Энэ журмууд дээр тухайн агнуурын бүс нутгийн хамгаалтын менежментийг зарцуулна гэж заалт орчихсон байдаг. Тэгэхээр энэ заалтыг үндэслээд нөгөө аж ахуйн нэгжүүд маань нөгөө мөнгө сумаас нэхэд байдаг байхгүй юу? Энэ бол журмын заалт нь өөрөө хуульд зөрчсөн учраас энэ журмын заалтыг хэрэглэх шаардлагагүй. Хэрэггүй. Хуулийнхаа заалтыг баримтлах хэрэгтэй. Хэрвээ хууль журам хоёр энэ заалт хоорондоо зөрчилдөж байвал хуулийнхын заалтыг баримтлана. Яагаад гэвэл журам нь хуулийг хэрэгжүүлэх гэж гардаг болохоос биш хуулиас давсан заалттай байж болохгүй, хуулийг зөрчих гэж гардаг байж болохгүй тийм ээ. За тийм учраас энэ бол нэлээд их хэмжээгээр бол одоо аргалын төлөө эргэж зарцуулагдж байх ёстой бөгөөд их усвэр нь тухайн одоо аргал агнуулсан ашигаас нь гарч байх ёстой. Төсвөөс биш. Тэр нэг төлбөрийн 50%-аас биш. Зөв. Нэг одоо сумын орон нутгууд ч агнуурын компаниуд ч одоо нөхрөлийн гишүүд ч ер нь хэн бүхэн мэдчих байх ёстой заалт. Ялангуяа тэр шийдвэр гаргаж байгаа төрийн захиргааны төв байгууллага засгийн газар их хурлын гишүүд ч мэдчих байх заалт бол энэ юм байна. За та бодохоор бас нилээдгүй зүйлийг хөндөж ирлээ. Тэгээд энэ аргалтай холбоотойгоор одоо энэ бодлогын төвшөнд гэдэг юм уу? Одоо тэ өөр ямар нэг байдлаар нэг таны хувьд өөрчлөлчмөр санагддаг юм юу вэ? Энэ аргалын хамгаалалттай холбоотойгоор. Монголд бол одоо хууль журам их ганцхан хэрэгжүүлэх нь асуудалтай гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. За тийм. Ингэж хүмүүс яриад байдаг. Хууль хэрэгтэй, шинэ хууль хэрэгтэй. Энд одоо бид нар чинь ангнарын тухайг хууль гэж хуучин байсан. Өөрөөр хэлбэл ашиглалтыг нь зохицуулдаг хууль тустай байсан. Тэгээ дараа нь аймгийн тухай болоод одоо амьтны тухай болчихсон хуулийн дээр тэр зохицуултын заалтууд ороод байгаа юм л да. Тэгэхээр энэ хуулиас нь салах хэрэгтэй байна. Тэгээд энэ дотор заалт зөрчилтэй заалтууд хоорондоо агуулчихсан юм
хууль юм л да. Одоо манай аймгийн тухай хууль бол юмуд бол байгаад байгаа. За жишээ нь зөрчилдөг гэхээр ямар залтууд? Орсын холбооны улсад байна шүү дээ. Орсын холбооны улсад энэ жишгийг л манайхан дагж байсан шиг байгаа. Аг нурын тухай хууль хүчингүй болгоод Законов фауна буюу амтны аймгийн тухай хууль гэж гаргасан. Тэгэд энэ маань ер нь болохгүй байна гэд 3 жилийн өмнө байна одоо аг нурын тухай хууль гээд тусад бас буцаагаад аг нурын тухай хуультай болсон юм. Энэ бол хүмүүсийн харилцааг яг тусад нь хуулиар ингэж ялангуяа ашиглалттай холбоотой асуудал учраас тусад нь хуулиар зохицуулж байхгүй бол ерөнхий хуулиар зохицуулахад бас учир дутагдал байдаг шиг байгаа юм. Одоо энэ хууль буюу бол өөрчлөлмөр заалтууд бол бий л дээ. Жишээлбэл одоо агнах хугацаанд дээр өөрчлөх заалтууд байх хэрэгтэй байна. Одоо чи хуулийн хугацааг нь хараарай. 7 сарын ихээр буугыг агнахыг зөвшөөрсөн байдгийг. За. Тэгэхээр 7 сард бууга дөнгөж цусан эвэр нь бүрдээ дөнгөж ясч эхэлж байдгүй байхгүй юу? Тэгэхээр буугыг бол ясан эвэр нь бүрэн ургаж гүйцснээ дараа нэлээд хойно агнж явах 9 сараас ч агнж явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй нөгөө дөнгөж цусан эвэртэй байхад нь агна хуулийн хугацаанд агалсан гэж цусан эврийн цааш нь гарах юм уу иймэрхүү байдлаар бас байж болох гэдэг. Амтныг хамгаалах концепт мөн өөр алдагдах гэдэг. Зорилго нь алдагдах гэдэг. Гэх мэтэр одоо олон амтны зүйл дээр аргал дээр ч гэсэн бас би хуулийн хугацааг нөөцлөх шаардлага байгаа. За одоо нэг юм л дээ. Нөхөн сэргээгдэх баялагчтай наадах чинь өөрийгөө төлжүүлдэг үйлдэл гаргадаг учраас бас агнж явах хэрэгтэй гэсэн. Агнахад гэм хор байхгүй гэсэн маягтай ойлголт ялангуяа тэр нэг шийдвэр гаргах төвчний мөнгөлөх байдаг шиг үү. Тэгж толгойг нь угаадаг ч болтой юм шиг үү. Нөгөө газрын дорх байлаг бол дуустдаг байлаг шүү дээ тийм ээ өөрийгөө төрүүлэхгүй. Энд нэг хоёр ялгаа байдаг. Алтыг ингээд газараас ухаад авлаа тийм ээ. Байгаль дээр хэзээч устдаггүй байж л байдаг. Ганцхан хэлбэрийн өөрчлөлт тийм ээ. Банкнд гулмаа болоод байдаг юм уу? Эсвэл хүүхнүүдийн чих хуруунд эмэг бөгж болоод байж байдаг ч юм уу? Ямар нэг хэлбэрээр байгаад л байж байдаг устдаггүй. Зэрлэг эмтэй тэдгээр өөрийгөө нөхөн төлжүүлдэг ч гэсэн байгаль дээр уствал дахиж хэзээч нөхөн сэргээгддэггүй. Одоо очлогоос нэгмсэн одоо алгуулах нь шүү дээ. Тийм учраас биологийн олон янз байдлыг хамгаалахад өндөр ачаал бүгд өгч байх хэрэгтэй юм байна. Тийм. Тэгэхээр энэ ялангуяа ашиглалт гэдэг бол өөрөө байгальд халтай ашиглалт. Байгаль дээлтэй агнуур энэ гэж юм байдгүй шүү дээ. Ерөөсөө явж байгаа нэг л амийн таслал байхгүй болгоч шүү дээ. Тэгэхээр энэ байгаль халтай ашиглалт. Байгалд халтай ашиглалтыг зохицуулж байгаа эрх зүйн орчин өөрөө маш нарийн боловсрогдсон байх хэрэгтэй. Хариуцлагын заалт өндөр байх хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоо тийм ээ. Одоо манай хуулиуд амтны тухай хуулийг хараарай. Хугацаа зөрчилж агна бол гэх тийм ээ. Одоо буруу агна бол гэж нөгөө нэг жирийн иргэдэд зориулагдсан л одоо шийдэх юмнууд байгаад байдаг шүү дээ. Хамгийн гол нөлөө нь бол буруу шийдвэр гаргасан хүний улмаас амтд маань их устж мөхөх нь илүү яагаад байдаг байхгүй юу? Тэгэхээр буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд шийдвэр гаргах төвчний хүмүүс маш өндөр одоо хариуцлага хүлээх заалттай хуулийн заалт хэрэгтэй, хууль хэрэгтэй байгаа. Ингэж үуч энэ биологийн олон янз байдал гэдэг нөхөн сэргээгддэг баялаг гэдэг. Ялангуяа арга сонирхол өөрөө дэлхийн бүх улс орнуудад ховор манай Монголд устж болцчихгүй гэдэг ингээд заагчих юм нөхцөлд бол ашиглалтын энэ эрх зүйн орчин бол маш сайн байх хэрэгтэй. Хуулийн төвшөнд сайн байх хэрэгтэй. Журмын төвшөнд биш. Өөрөөр хэлбэл их хурлын төвшөнд сайн тийм шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр аг нурын хуультай болох хэрэгтэй болох нь байна. За хуультай болох нь хэрэг. Хуулийг хэрэгжүүлэх бүтц байх хэрэгтэй. Төрийн бүтц байх. Байгаль орчны яамд аг нурыг хариуцсан бүтц байхгүй. Сая харин хүрээлэн буу орчин байгалийн нөөцийн газрын удирдлагын газарт амтан ургамлын хэлцэж гэж байгуулагдсан юм байна л да. За. Энэ бол нэг алхам. Тэгэхдээ энийг бас сайжруулах хэрэгтэй. Дэлхийд дээр ерөөсөө амтны аймаг, ургамлын аймаг л гэж хоёр аймаг байгаа даа шүү дээ. За яг хөө тэр нэг юуг бол орхич хэлээ тийм ээ. Нэг доод ургамлыг бактери эднийг бол орхич. Ургамлын аймаг, амтны аймаг. Гэтэл ойн газар гэдэг бүтц маш том бүтц бий. Ям дотор. Тэгдэг. Ургамлын аймгийн нэг хэсэг ойшин тийм ээ.
Тэгэхээр ойлын нэг хэсгийн салгаж том газар болгочоод ургамлын асуудлыг ганцхан мэрэгчлэлд хариулаад байх юм тийм зохисгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр ургамлын асуудлыг нь ойн газарт хариуцуулаад ургамлын агентлаг болгоод өөрчилж. Тэгэхээр ургамлын амтны хэлцээс ургамлын хасгч гэдэг амтны хэлцээс болох нь шүү дээ. Ийм байдлаар тэгээ дотор нь одоо юу байдгийг тэр ховор амтны асуудал хариуцсан байдаг юм, ан амтныхаа асуудлыг хариуцсан байдаг юм уу, агнуурын бүс нутлыг хариуцсан байдаг юм уу, эсвэл агентны судалгааны дорог эсвэл мэдээллийн сангаа хариуцсан байдаг юм уу? Ийм мэрэгчлэнүүдтэй ийм хэлцээс байх бие даасан амтны асуудлыг хариуцсан бие даасан бүтцтэй байх. Ингэж байж л одоо юу юм шүү дээ. Цаашаа энэ амтны хамгаалалттай холбоотой асуудал гарч ирнэ л дээ. Одоо бид нар ойнхонтой атархт гин шүү дээ. Ойн хууль журам хичнээн их байна. Ойн боловсруулалт ямар сайн бэлтгэгдсэн байна, тийм ээ. Ойн орон нутгуудад байгаа бүтц ямар их бүтц байна. Ойн талаар санаа тавьж байгаа төрийн бодлого ямар байна. Энэ ойчтын хийж байгаа чармалт байгаа байхгүй юу? Гэтэл агнуур зүйчдийн амтны судлаачдын чармалт гэхээр нөгөө дээр нь өлгөөд аваад дэмжиж явчих бүтц байхгүй учраас ингээд хоолой ярин цаашгүй болчиход байна. Тэгэхээр дараагийн нэг юм бол агнуурын асуудлыг хариуцсан яамны бие даасан бүтцтэй болох гэдэг асуудал байгаа. Дээр нь аргал хонины одоо тухайсан зүйлийн менежментийн төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Нэгдсэн төлөвлөгөө гэсэн үг үү те? Тэгээ аргал хонины Монгол орны аргал хонины менежментийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Улсын хэмжээнд мөрдөх менежментийн төлөвлөгөө. Ингэдэг юм л да. Аргал хонины хөтөлбөр гэж батлагдсан шүү дээ. Юу ч хийгээгүй байж байгаа л ингээд хэрэгжүүлэлт муу байж байгаа л ингээд өнгөрсөн шүү дээ. Дахиж яах гэдэг бичиг цаас наадах чинь бичиг цаас гэдэг байхгүй. Аливаа төрлийн бодлого боловсруулах. Аливаа төрлийн бодлого хэрэгжихэд бичиг цаасаар л дамжина. Тийм ээ? Тий. Нэгдүгээр. Хоёрдугаарт яг хөөхөр энийг хэрэгжүүлэх сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Одоо бид нарыг аргал хонины хөтөлбөрт жишээлбэл одоо аргал судлалын төвийг бид нар орой гэдэг хад оруулдаггүй байсан байхгүй юу? Тэгэхээр компани хүмүүс энэ төр орж байгаа ингээд ягаад гэвэл аргалын ашиглалттай холбоотой асуудал ил тод байх ёсгүй. Тийм ээ? Хэдхэн хүмүүсийн хүрээнд нуугдмал байх учраас ил гаргач хүмүүсийг оруулах сонирхол байдаггүй юм шиг байна. Тэгэхээр аргал хонины хамгаалтын менежмент бол харин ч оролцоог хангасан, ялангуяа орон нутгийн ирээдүйг оролцоог хангасан байдлаар хамгаалагдана гэхээс ил тод төрийн бүтцэл дангаар бол энэ нэгдүгээрт хэрэгжилт багтаа байх нь байна, хоёрдугаарт хэрэгжилт муу байна, гуравдугаарт тэр сэтгэл байна уугүй гэдэг асуудал хүртэл яригдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол оролцоог хангасан одоо тийм менежментийн бүтц оролцоог хангасан төрийн юм бүтц байх хэрэгтэй байна. Тэгээд энэ бол ерөнхийдөө улсын хэмжээнд тавих хэрэгтэй бодлого. За арай жоохон доошлуулахад одоо говийн аргал хонины судалгааны төв их нартай байна тийм үү? Тийм. Яг ийм судалгааны төв хангаан аргалын популяц дээр байх хэрэгтэй, алтай аргалын популяц дээр байх хэрэгтэй. Жоохон алхмад хийгдэж эхэлж байна л да. Жишээлбэл одоо хангаан аргалын популяцын судалгааны эхлэл өнгөрсөн жил тавигдсан. 2019 онд. Баян хонгор аймгийн Үлдгэц сумын биер гэдэг газар анхны 5 аргал хонин сансрын тохиологч үзүүцгээд одоо нүүдэл шилжилт хөдөлгөөнийг судлах ажил эхлээд явж байна. Яг их нартын эхний өдөртөө адилхан байгаа байхгүй юу? Энийг цаашлаад ингээд өргөжүүлсээр байгаад хангаан популяцийг одоо хамгаалах. Гэхдээ энд улсын мөнгө байхгүй гэдгийг, улсын төсвийн шаардлага байхгүй. Энэ дээр тухайн агнуурын бүс нутаг байгаа юм бас тэнд байдгийн. Агнуурын бүс нутгийг хариуцах чинь та нар ингээд ийм судалгааны төв байгуул, мониторингийн судалгааны төв байгуул, та нар өөртөө хэрэгжүүл, голж хэрэгжүүл бид нар харин мэрэгжлийн зөвлөгөө өгөхөд нь тэнд байгаа харин агнуурын бүс нутгийг хариуцагч маань их уриалгахгүй хүлээж аваад дэмжлэг үзүүлээд ингээд юу яасан юм бэ? Америкт Алтай судлалын институт гэж байдгийг. Энэ институтын санаачлаг дэмжлэгээр тэгээд энэ агнуурын бүс нутгийг хариуцагч Ажийн болор гэж компани дэмжлэгээр ингээд анхныхаа тохиологч үзүүчийг зүүж эхэлж хангаан одоо аргал хоныг судалгааны төвийн эхлэлийг тавьсан юм байна. Гэтэл засгийн газраас мөн аймгийн иргэдийн хурлаас нь жоохон энийг маань хаасан шийдвэр сая гаргачлаа л да. Баян хонгор аймгийн хэмжээнд аргал агнуулахыг хэрэгэлдсэн байна энэ жил. Нэг ч квота өгсөнгүй. Тэгэхээр энэ ажлыг санхүүжүүлэх гэж байсан нөгөө ангийн компани маань биднэрт одоо энэ дээр юу байх мөнгөний их усүр байхгүй боллоо гэдэг байдлаар хандна л да. Хандхаас ч арга байхгүй байх тийм ээ. Тийм ба. Энэ үйл дээр тий бас нэг агнуурын бүс нутгийг булаацсан хүмүүсийн хорны хариулга орж байгаа юм болчлоо гэж би харж байгаа.
Энэ байдлыг ус байх хэрэгтэй. Цаана дараа нь баруун Алтайд Монгол Алтай аргалуулгын хамгаалах холбоо гэж байгуулагчлаа. Одоо чи мэдэнтэй манай Ахмад Агнур зүйч давхар баяр ийм холбоо явуулсан байна. Давхар баяр тий. Одоо бас л чамтай адилхан аргалаар бакалавра хамгаалж, аргалаар магистра хамгаалаад, одоо аргалаар доктор хамгаалах гэж байгаа докторонт буян жаргал эдгээр нийлж байгаа тийм холбоо байгуулсан байна. Одоо энэ холбоо бүтцсэн хүмүүс нь бол байна. Ганцхан санхүүжүүл дэмжлэг хэрэгтэй байгаа. Ингээд байгуулшвал энэ цаашдаа бол аргал хөдөлгөөний талаар улсын хэмжээнд ч ер нь олон улсын хэмжээнд ч гэсэн судалгааны дүнтэй үр дүн агуулсан тийм нэг сурталчилгааны юм бол шил ухааны төвшөнд тийм ээ. Сурталчилгааны төвшөнд гарч ирэх юм байна. Одоо бол таамаглал яваад байгаа шүү дээ. Сайн харгалтай гэдэг. Тэгээд тийм наад аргалч нь одоо яаж үржих хаагур нүүдэлт хийх шүдгэн ямар байдгийг одоо абиотик одоо тэр хүний болоод байгалийн хүчин зүйлүүдийн нөлөө нь ямар төвшөнд байдгийг үүнийг хамгаалах талаар юу хийх зохилтой юм, юу хийх юм гэх мэт асуудлыг нэг шинж ухааны үстэй гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо тийм байхгүй. Одоо энэ байгууллагын төвшлээд гаргаж ирэх хэрэгтэй байгаа. Санаачлалууд бол байна. Санаачлалууд бол байна. Ганцхан төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Зөв. Яг хөө цаашдаа бол магадгүй энэ биелэлээ олгоод явах хаа гэж бас итгэж байна. Магадгүй энэ тул бас хүн бүрийн бас энэ салбарт байгаа хүн бүрийн бас итгэл зүтгэл чармаалт хэрэгтэй. Тэг. Энэ дээр бас нэг юм хэлэхэд одоо манайх сэтгүүлчд маань хүртэл дотроо бас нэг тийм бүлэг болсон байдаг юм байна шүү дээ. Ногоон сэтгүүлчдэн тэргээд гараад ирсэн тийм ээ. Сэтгүүл дотор ногоон парламентын гишүүдгээд бас нэг бүлэг болцсон байх жишээтэй байдаг ч юм уу. Тэгэхээр энэ ногоон бүлэгт багтдаг их хурлын гишүүд энэ асуудал дээр анхаарлаа хандуулвал сайн байна. Ногоон сэтгүүлчд маань энэ асуудлыг энэ аргал гэдэг тийм ээ. Ашиглалт хамгаалтыг одоо өөрийнхөө брэнд болгож яваад ингээд цааш нь яваад байх асуудлыг хөндөх хэрэгтэй байна. Хамтын ажиллагааг чаржтай байгаа. За зөв. За өнөөдрөөс Амгаланбаатар доктортай бас нилээдгүй зүйлээр бас ярьж хөрөлдлөө. За тэгээд би танаас сүүлийнхээ асуултыг асууя гэж бодож байна. Би бас асуух дуртай асуулт. Бараг уламжлуулсан асуулт юм да. За таны ажигласнаар та бол байн хөдөө гадаа явдаг, судалгаа хийдэг. Тэ ингээд таны ажигласнаар байгаль дэлхий сүүлийн үед одоо сүүлийн 10-20 жилдээ хэрхэн өөрчлөгдөж байна? За энэ дээр бас яг өөрчлөгдөж байгаа тийм тод жишээнүүд байна уу? За ер нь бидний нүдэн дээр л өөрчлөгдөж байгаа шүү дээ. За гол нөлөө нь бол мэдээж дуглаар зэрэг байгалийн хүчин зүйлүүд байна тийм ээ. Тэгэхээр байгалийн хүчин зүйлийг хүмүүс одоо үйл ажиллагаа явуулаад тийм зохиох хорих гэдэг ч юм уу юм бол байх нь бол хэцүү. Маш их өндөр зардал, маш их чармаал хэрэгтэй болно. Бидний гол хийж чадах юм бол хүн өөрийнхөө зүгээс нөлөөлөд байгаа нөлөөллөө зогсоож чаддгүй юм гэхэд эрс багасгах хэрэгтэй. гэж бодож байгаа тийм. Одоо тэр нэг амьдрах орчныг дороотуулаад байгаа асуудал байна. Одоо чи сонирхол байсан байх тийм ээ. Зүүн аймаг руу ингээд нэмэгдээд байгаад байна тэргээл. Манай аргалч нарийн сайхан болж байгаа юм биш үү гэж хүмүүс их асуудаг. Ийм биш юм байгаа юм. Одоо Өмнөгов аймгийн гурав сайхан гэж аргал сайхан байдал их байдаг газар байсан шүү дээ. Одоо чи явж байсан. Тэгсэн. Тэгэхээр аргал нь уулантай биш савууд руу орчихсан байдаг юм байна. Цав гэдэг нь одоо манайхаар бол одоо тэр нэг уурхайн карьер шиг тэр доош нь байх нь шүү дээ. Одоо олон газруудад тийм уурхайн карьерууд руу орчихсан байдаг юм байна. Тэнд нь яг вөхөр агент хөөдөг юмнууд нараа баг бай. Тий. Зүүн аймагуд руу нүгэд байна гэж байна. Яг тийм нэг юм явж байгаа нүүдэлт. Одоо шинэ орон зайд ч. Гэтэл одоо нэг 86 онд 60,000 гаргалтай байсан гэсэн шүү дээ. Тий. 2000 оны толгоор 13,000 болсон, 2009 оныхоор 18 болсон. Тэгэд нөөц нь яаж вэ гэдэг ингээд үзэгдсэн чинь Өөрхангай аймгаар хасбар болгоод баруун түүнээс баруун тийшгийн баруун аймаг, зүүн тийшгийн зүүн аймаг гэж ингээд тооцож байна. Тэгвэл баруун аймагт аргалын тоо 46,000-аар хорогдсон. Зүүн аймагт 3,000-аар нэмэгдсэн байдгийг. Тэгэхээр энэ бол нэг айхтар бахархаад шинэ орон зайд тийм ээ гэл ингээд байх юм бол мөн үү биш үү тийм ээ. Аргал болоор уулын туруутан гэж явагддаг. Амьдэрдэг ууланд нь амьдрах орчныг нь одоо хангалттай байлгамаар байгаа байхгүй юу? Амьдрах аргагүй болчихвол ингээд өөр газар руу яваад байгаа юм болов гэсэн бас тийм бодол төрдөг. Зөв. Тэгэхээр одоо нэг уул уурхайгаа бид нар бас бодолтой байх хэрэгтэй. Одоо уул уурхайхан тэгж ярьдаг шүү дээ. Бид нар 1 км квадрат талбайд үйл ажиллагаа явуулдаг. Тийм ээ.
багахан талбайд явуулж цааш нь бид нар дараагийн гэртэй газарлууч чинь ордогчгүй өрдөгчгүй. 1 км квадрат талбайд байгаа тэр уурхайн нөлөөлөл нь 50 км-ийн арай төсвөлжлээ гэсэн судалгааны дүн гарцсан байдаг. Одоо манай өмнө говийнхан бас ярьдаг шүү дээ. Бид нар малынхаа гэс дотрыг идэж чадахгүй болсон. Одоо өөр гадраас малын гэс судалж авч иддэг болсон гэж. Тэгэхээр энэ хэдийгээр дэрэгд нуурхай байхгүй ч гэсэн мал тэгж нөлөөлж байгаа хүн бусад зэрлэг амьтанд яаж нөлөөлөх вэ тийм ээ? Хүнд ч яаж нөлөөлөх вэ? Энэ бол тодорхой байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар хүмүүс одоо дан байдлаар нөлөөгөө багасгах хэрэгтэй байна. За одоо бид нар өмнө нь бол нэг зарчим ярьдаг байсан. Улсын тусгай хамгаалалттай газарт биологийн зүйлүүд байгалийнхаа жамаар явж байгаа. Цууд боллоо, цас ихвэрлээ, амьтад өхөн өвчлөв. Гам боллоо, амьтад өглөө өвчлөв. Тэгээд дараагаар ийм нөхцөлийг тесэж гаргах чадвартай үр төлөв үлдээдэг байхгүй юу? Ийм байдлаар байгалийн шалгарал яваад илүү одоо тийм шинэ үүсэж байгаа орчиндөө дасан зохицсон тийм сөргөө одоо популяц бий болох юм байна. Гэтэл энэ зарчмыг бид нар хэрэгжүүлэх шаардлагагүй болцоод байна. Яагаад гэвэл тусгай хамгаалалттай газар дотор биологийн зүйлүүд нь байгалийнхаа эсээр амьдрах аргагүй болчиход байна. Тийм учраас хүн бол одоо тордох арга хэмжээ гэж яриад байгаа тэр биотехникийн арга хэмжээ гэж уул нь тордох арга хэмжээ юм байна. Энэ тордох арга хэмжээг авахаас өөр аргагүй болчиход байна. Ялангуяа тусгай хамгаалалттай газараас гадна нутагт бол бүр сайн авч явах хэрэгтэй юм байна. Аг нөрийн бүс нутгууд дээр ялангуяа. Тэгэхээр ийм тордох арга хэмжээнд нэлээд их зардал гаргах хэрэгтэй. Одоо бид нар улсын тусгай хамгаалалттай газрууд байгуулад байна шүү дээ. Энэ бол яг амьтны амьдрах одоо нэг жилийн циклийнхаа хүрээнд бол амьдрах газар нэг том байдаг шүү дээ. Ялангуяа уулын туруутай амьтдын хувьд бол нэг бодгал бага байж болно тийм ээ. Нийт популяцууд байнгын хөдөлж байдаг учраас том орон зай хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ орон зайг нь хангалттай тавьж өгөх хэрэгтэй байдаг. Гэвч энэ улсын тусгай хамгаалалттай газрууд нэг тодорхой хил цагаар хязгаарлагдчихсан байдаг. Амьтны нэг жилийн 4 улирлын циклийнхаа орон зайг хангах юм бас байхгүй байгаа байхгүй хангах шаардлагатай. Тэгэхээр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд коридор нутгуудыг байгуулах шаардлагатай байна. Нүүдэл шилжилт нөлөөлөлт дунд нь ингээл суурин газар байгуулаа хашиг бариад ингээд байх шаардлагатай байна. Ийм арга хэмжээнүүд бас хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр ингэж байж одоо бид нар байгаль маань яаж өөрчлөгдөж байна гэдэг энэ асуулт маань өөрөө бол их том асуулт л да. Тэгэхээр ядаж биологийн олон янз байдал маань ингэж өөрчлөгдөж байна. Биологийн олон янз байдал дотор амьтны аймаг маань ингэж өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ амьтанд нөлөөлөд байгаа хүчин зүйлийг бид нэр өөрснийхөө зүгээс боломжтой хэмжээгээр багасгах. Амьтад голдуу өвсөн төчөл тэмтэх өртөд байгаа шүү дээ. Ягаад гэхээр нэг ногоо мас багасаад байна тийм ээ. Тий. Малын тоо өсөж байна. Малын тоо өсөж байна. Энэ дээр сая малын хөлийн татвар гэдэг зөв шийдвэрийг их хурл гаргалаа л да. Тэгээд энэ жил 3 саяар багассан дараа нь ингээл багасаад байх байх л да. Малын тоо бага зэргийн хил бэлттэй байсан ч гэсэн статистик тоо нь багасгал баг тийм ээ. Малын төтвөрөөс одоо зүгтаах барих байд юм уу одоо яадаг. Ийм байдлаар бол юм болох л баг. Тэгтэл энд бол бэлчээрийн менежмент гэдэг юм зайлшгүй байх шаардлагатай. Яагаад гэхээр нөгөө ногоон мал маань өөр хязгаартай. Талбай нь улам бүр хязгаарлагдж байна тийм ээ. Тийм. Малын тоо өсөж байна. Зэрлэг амьтанд маань бас тийм хэмжээгээр нөлөөлж байна. Тэгэхээр бэлчээрийн менежмент гэдэг асуудлыг бид нэр олон жилийн өмнөөс тэгээд хэрэгжиж чадахгүй байгаад байна. Хүндрэл яг практик дээр хэрэгжүүлэхэд одоо танах төгөлдрөө танах 2000 малтай болчихжээ. Наад малаа 500 болгох гэхээр хүлээж авдаг малчин ховор байдаг юм байна. Яг л тодорхой амжиргаатай ярьж байгаа болохоор тийм. Тэгэхээр энэ дэр татврын бодлогоор нөлөөлөх нь бол бас зүйн хэрнээ нэгдүгээр. Хоёрдугаард яг хөр юм байна. Сумын засаг даргад одоо аймгийн засаг даргадч бай. Тодорхой үзүүлэлтүүдээр ажил хүлээлцэхдээ өгөхдөө хавцастай нэг хэдэн бичиг хүлээж өгөхөөс гадна аймгийн тодорхой үзүүлэлтүүдийг хүлээлгэж өгөх хэрэгтэй байх юм шиг байна. За манай бэлчээрийн дац нь эд байна. Тийм ээ. Тэгэхээр манай аймаг танай сум эсвэл танай аймаг хонийн толгойч шилжүүлснээр ийм л малын тоотой байх хэрэгтэй. Энэс илүү байх хэрэгтэй. Эдийн хэмжээний ховор амьтдтай байна. Энэ амьтад маань бол өсдгүү мэхэд энэ тоо хэмжээнээс хоригдсон байх ёсгүй шүү. Хоригдох юм бол тантай хариуцлага тоосон. Төрийн албан дахиж ажиллах эрхтэй шин тоосон гэдэг ч юм уу. Ийм тодорхой одоо төрийн албан хаагчдад хандсан юм хуулийн заалтай тийм юм байх хэрэгтэй байх шиг байна.
ажил хүлээж ажлыг нь дүүрэх тийм одоо журмууд байдаг ч юм уу юу ч гэдэг. Эсвэл энэ бүр хууль байх хэрэгтэй ч юм. Тийм ингэж байж одоо нэг мал нь байгальтай зогтсон байдлаар мал аж ахуй эрхлэгдэнэ. Зээлэг амт маань бас энэ байдал дээр энэ нөхцөлийг хангасан юу гэдгийг нэг байгалийн нөхцөлтэй өгч энэ чадвараа хангагдаж үлдэх юм байна. Энэ туршлагыг бид нар айл унгарын туршлага гэж бод ярьдаг байсан. Бугын аж ахуй гэж байдаг юм байлээ. Тэгэл тэнд нь ой аж ахуй гэж байж байдаг. Ой аж ахуй, бугын аж ахуй ер нь хоёулаа нэг талбай дээр зэрэгцээд орж байдаг. Тэгэд хоёулаа хоорондоо гэрээтэй. Танах энэ жил тийм ээ бугын тоогоо тэдээс ихсэхгүй. Эсвэл манай ойд нөлөөлнө гэдэг ингээд бугын тоогын хязгаарсан нөхцөлийг ой аж ахуйн тавьж байдаг. Ангийн аж ахуй нь болохоор чинь зэрэг манай бугын ийм тооны бугын шаардлагатай нөхцөлийг танах их мод огтлохгүй гэдэг ч юм уу. Энэс илүүгээр огтлохгүй гэдэг ч юм ингээд бас нөхцөл тавьж байдаг. Тэгээд харилцан зөгцсөн гэрээгээр нөгөө ой аж ахуй бугын аж ахуйн зэрэг хөгжиж байдаг учраас ой аж ахуйн ч одоо ойл санч хэвэн байж байдаг, агнуурын амтны санч хэвэн байж байдаг. Ийм байдлаар мал аж ахуй эрхлэгч ба зэрлэг амтан хамгаалагчид одоо тусгай хамгаалалттай газар байдаг ч юм уу тийм ээ. Агнуурын аж ахуй байдаг ч юм. Эдгээр нэм гурвалсан гэрээтэй байгаад ивэл болсон зүгээр яваад. Одоо бидний номер 1 мал бусдын цаашаа гэдэг юм яваад байгаа шүү дээ. Тий. Ингэмээргүй байгаад байгаа. Одоо тийм уламжлал гэж ярьдаг юм л да. Уламжлал бичвэрийн мал аж ахуй гэдэг. Одоо яг өмнөх уламжлалаараа мал аж ахуйг эрхлэх нөхцөл орчуул байхгүй болчихлоо шүү дээ. Уламжлал гэж ярил малчинд бас юм ярих нь шүү дээ. Манай уламжлалтаа өвөг дээдсэн маань моторт хэрэглэх байгаагүй. Та нар ердөө хэрэглээ. Мориороо маллаа гэдэг ч юм уу тийм ээ. Малаа мал аж ахуй эрхлэгчид тэдээс дэш малтай байгаагүй гэдэг ч юм ингээл өөдөөс нь ярин зүрх уламжлал ярил яриад байх л багт тийм. Орчин үеийн нөхцөл одоогийн нөхцөл зохицсон тийм нэг зохицуулт менежмент зайлшгүй шаардлагатай л байгаа. За өнөөдөр та хоёроор бас нэлээдгүй зүйлийн талаар ярьлаа. За аргал хоньны тухай, за энэ аргалтай холбоотойгоор хийгдэх ол зүрийн ангийн тухай, за мөн бодлоготой холбоотой гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд бас нэлээдгүй асуудлыг хөндөж ярьлаа. За бидний өнөөдрийн подкастад аргал хонь судлаач, аргал агнуур судлалын төвийн тэргүүн доктор Сүхий Амгаланбаатар оролцлоо. За бидний урилгыг хүлээж авч манай подкаст оролцсонд баярлалаа Амгаланбаатар хаа. Баярлалаа. За таны дараагийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За тэгээд за баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа уулзтлаа түр баяртай сонсогчдоо.